За хай. Өдрийн минь, за оройн минь, шөнийн минь хизээ үзэх нь тэр үеийнхэн минь төргий за. Одоо өнөөдрийн уншлага болохоор 4 сарын 23-нд Pink Moon гарсан. Scorpio хилэнцгийн ордод. За энэ нь хүний амьдралд маш олон өөрчлөлтүүд, эерэг өөрчлөлтүүд, change буюу өөрчлөлтүүдийг авчирдаг. Тийм бүтэн сар байсан. За тэр бүтэн сарны энерги өөрийн чинь амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Тэгээд хараа timeless буюу миний оруулж байгаа уншлагууд ерөөсөө дандаа цаг хугацааны хувьд өөрөө хизээ энэ мессежийг өөрөө энэ хизээ видеог олж үзсэн үү тэр үед чинь л хамааралтай гэж ойлгоорой. За тэр үеийн одоо энэ жилийн өмнө гарсан ч бай ер нь хүний амьдралд хараа өнөөдөр болж байгаа үйл явдал хэдэн жилийн дараа хэдэн сарын дараа хэдэн өдрийн дараа үр өгөөж өхийн тулд өнөөдөр ямар нэг юм болсон байдаг учраас яг энэ видео хизээ өөрт чинь харагдана уу дараад орсон тохиолдолд энэ өөрт чинь хамааралтай гэсэн үг ямар нэг утгаараа өөрөө энэ дотор байгаа ямар нэгэн үгийг дамжуулж байгаа үгийг сонсох ёстой учраас л энийг дараад орж ирсэн гэж ойлгож байна. За тэгээд 100% өөрт чинь тааруу сайн хэрэг. Гэхдээ энийг маш олон хүн үзэх учраас 100% биш те өөрийнхөө нөхцөл байдал дээр хөрвүүлж ингэж ойлгоорой гэсэн үг шүү. За тэгээд 4 сарын 23-нд гарсан тэр Pink Moon өөрийн чинь амьдралын бүхий л талбарт хэрхэн яаж нөлөөлж байгаа. Ялангуяа өөрт чинь өгж байгаа зөвлөгөө юу илүү сайхан тал руугаа өөрчлөгдөж байна. Тэгээ юун дээр анхаарал хандуулах хэрэгтэй вэ? Ямар нэгэн зүйл болж байгаа бол тэрийг юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэдэг талаас нь харъя. Эхний үзүр Ace of Pentacle. Эхний сонголтын үзүр Ace of Pentacle. Хоёр дахь нь болохоор Six of Pentacle. 6-гийн зоос. Эхнийх нь 1-ийн зоос байна тий. Хоёр дахь нь 6-гийн зоос. Гурав дахь үзүр болохоор The Death буюу үхэл дахин дурлал гэсэн карт байна. Knight of Cups. 4 дахь үзүр болохоор Баатарын аяга. Knight of Cups. За өнөөдөр 5 өдрийн уншил 5 сонголттой байгаа. Админ ер нь бол олон сонголт өгдөггүй. Гэхдээ цаанаасаа маш цөөхөн тохиолдолд 5 сонголт гаргахыг хүсдэг. Page of Wand. Им үзэр. За тэгээ та хэд маань харж байгаад аль өөрийнхөө таалагдсанаар тийм ээ өөрт чинь таалагдж байгааг за чулуунууд тавья. Админ эхнийх нь болохоор Green Aventurine буюу ногоон энэ чинь хаш баха. Монгол нэр нь ямар ч үс англи нэр нь бол Green Aventurine ийм эхнийх нь. Хоёр дахь нь болохоор Барынууд Six of Pentacle Tiger Eye Barin. Гурав дахь нь болохоор Death буюу энэ Clear Quartz буюу усан болроо. Knight of Cups буюу Lapis Lazuli гэдэг нэртэй чулуу. За монгол нэрийг нь бол зарим нь бол үнэхээр би мэдэхгүй. Тэгэхээр та хэд маань нэг бол чулууных нь хараа ингээд чулууных нь өнгөөр харагдах байдлаар нь сонгож олно энэ барынуудны нэг. За Green Aventurine. За энэ болохоор Rose Quartz. Яан болроо гэдэг тийм. За ингээд 5 өдрийн сонголттой та хэд маань өөрсдийнхөө сонголтны цаг дээр очиод хөзрийнхөө уншлагыг сонсоорой. За хамгийн ихний өдрийн сонголт буюу Ace of Pentacle. Нөгөө нэгийн зоос гэсэн үг тийм. Тэгээд ногоон хаш Green Aventurine. За
энэ хүзээ сонгосон хүмүүсийн маань эх сард ирж буй ойрын хугацаа 1 сар, 2 сар, 3 сарыг ярина тийм ээ. Ойрын хугацаанд энэ хүмүүсийн амьдралд ирж буй сайн зүйл нь юу байна вэ? Six of Wands, ялалт. Вау. Нөгөөх нь болохоор Queen of Wands. Энэ дунд маш олон ямар нэгэн зүйлийг заадаг, эсвэл хин нэгэнд ямар нэг зүйлийг заадаг тийм хүмүүс айгүйх байх шиг байна энэ дотор. Нэгдүгээр одоо өөрийг чинь хараа энэ өөрт чинь өгж байгаа 5 сард өгж байгаа хамгийн сайн зүйлүүд бол чи өөрийнхөө сурж мэдсэн, өөрийгөө хөгжүүлсэн энэ урт удаан хугацаанд ямар нэгэн зүйлийн төлөө хичээж явж байсан бол эсвэл дотроо бодоод хийж чадаагүй байсан зүйлүүд байгаа бол энэ ойрын хугацаанд өөрөө тэрийгээ ил гаргаж нэгүгээр консалтинг хийдэг, зөвлөгөө өгдөг, бусдад өөрийнхөө мэддэг чадгийг хуваалцдаг тийм өндөр чадвартай. Ялангуяа багш байх хүмүүс маш олон байна. Багш биш мөртлөө бас амьдрал дээр айгүйх тийм үзэд туусан зүйл ихтэй өөрийн гэсэн одоо харизм, өнгө аяс, бусдаас ялгарах чадвартай, тэрэндээ итгэх хэрэгтэй. Тэгээ өөрийг чинь хараа энэ чадвараа ашиглаад ямар нэгэн санхүүгийн их үүсвэр бий болгоё гэж бодож исэн бол тэр үе чи ирсэн байна. Юу ч хийж болно ш. Тэгвэл нөгөө өөрийнхөө хараа юуг одоо мэддэг чаддаг хурааж хөрөнгөлөөсөн мэдлэгээ хин нэгэнд тийм ээ одоо юу гэдэг зөвлөгөө болгоод гүөх ч юм уу те өмнө нь магадгүй энийг ингээд зүгээр л бусдад үнгүй өгдөг байсан бол чи одоо өөрийнхөө чаддаг зүйлээрээ ямар нэгэн байдлаар тэрийг үнэлэх боломжтой болж байна гэсэн үг. Өөрийн чинь одоо нэг өөр хүч чадал одоо шинээр юм нээх гэж байгаа, шинээр юм хийх гэж байгаа, шинээр юм бүтээх гэж байгаа, шинэ юм сэдэд байгаа хүмүүсийн хувьд бол энэ ойрын хугацаа бол маш үр дүнтэй. Өөрийг чи ялалтанд авч 6-гийн саваа тэгээд Queen of Wands буюу хатны саваар гарч байгаа байхгүй. Тэгээд өөрөө өөртөө итгэх итгэл чинь маш нэмэгдэж байна. Өөрөө өөртөө итгэх итгэл ямар нэгэн байдлаар амьдралд чинь өөрөө нэг жижигхэн зүйл дээр ялдаг ч юм уу, эсвэл жижигхэн зүйл дээрээс өөрийнхөө хүч чадлыг мэдрэх ч юм уу. Үгүй бол өмнө нь байгаагүй тэр өөртөө итгэлгүй байсан тэр зүйлүүд чинь ор мөргөө алга болоод өөртөө итгэлтэй бүх юм хийчмээр юм шиг чадчмаар юм шиг байгаад байгаа бол тэрийгэ заавал хийх хэрэгтэй шүү. За хайр дурлалын харилцаан дээр сингл хүмүүс маань шүү заяа. Найз нөхдөйхөө харилцаа холбоогоор ч юм уу эсвэл бол одоо ингээд нэг юм олон хүний дунд байгаа байдлаараа хин нэгэнтэй эсвэл хин нэгний танил, найзын найз, тэрний тэр гэсэн хүмүүстэйгээр одоо хин нэгэнтэй уулзах ч юм уу, учрах ч юм уу тийм магадлал айгүйх байна. За хэрвээ хин нэгэн өөрт чинь таалагддаг, хин нэгний одоо эрэгтэй хүн энийг сонсож байгаа бол өөрийг чинь үнэхээр таалагддаг, өөрт чинь таалагддаг тэр эмэгтэй байгаа бол энэ ойрын хугацаанд өөрийнхөө одоо юу гэдэг мэдрэмжийг ч юм уу өөрийнхөө тэр одоо юу гэдэг тэр хүнийг харж байгаа өнцгөө ч юм уу хэлхийг хичээгээрэй гэж юм ер нь. Эмэгтэй хүн бол хин нэгэн өөрт чинь одоо юу гэдэг сэтгэлээ нээхэд өөрөө open буюу нээлттэй байгаараа. Тэгэхгүй нөгөө би ганцаараа явж байгаад угаасаа надын сэтгэл таарах хүн байхгүй ч гэдэг юм. Ингэж нөгөө өөрийнхөө энерги битээ болгоглоорой гэсэн үг шүү. За гэр бүлтэй хүмүүс дээр бол одоохондоо юм гараагүй байна. За энэ хүзэг сонгосон хүмүүст өгөх зөвлөгөө нь байна уу? Энэ хүмүүс юун дээр анхаарал зүгээр өөрийнхөө energy work хаалттай групптераас энэ гарч ирсэн. Ямар олон юм гарч байна. Energy харам read music build the strength. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө энергийг хамгаалах, энергийг цэвэрлэх, энергээ цэнэглэх, бясалгал хийх
Тэгээд ус сайн уух те эсвэл арьсаа одоо эмэгтэй хүнийхэн тал дээр одоо эмэгтэйчүүдийн гоо сайхан эсвэл эрэгтэй ч байж болно. Ер нь одоо хувь хүний хувьд өгж байгаа зөвлөгөө юу гэхээр нэгдүгээр энергийнхаа ажлуудыг сайн хийх хэрэгтэй. Өөрт чинь одоо хэрэгтэй байгаа тэр бүх юмнуудаа сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаар одоо арьсаа чийгшүүлэх эсвэл ус сайн уух ч юм өөрт чинь хэрэгтэй байгаа тэр зүйлийг хийх хэрэгтэй. Hydrate гэдэг бол чийгшэлтэй одоо нөгөө нэг шингэн. Гэхдээ бид нар заримдаа юугаар цангадаг вэ? Ганцхан усаар цангадаггүй. Бид нар чөлөө цагаар цангадаг, бид нар баяр баясгаар цангадаг, бид нар хоббигоор цангадаг. Тэгэхээр өөрт чинь хараа юм ном унших дуртай юм уу, хөгжим сонсох дуртай юм уу, эсвэл фитнесээр, йогоор ямар нэгэн уулан талхах юугаар дутчихээн. Тэр цангаад байгаа зүйлээ олоод өөрийнхөө тэр бие организмын тэр цангааг тайлаарай гэж 5 сар дээр ялангуяа ойрын энэ чинь өөрөө timeless буюу яг одоо үзэж байгаа хүмүүс бол 5 сар энэ айгуу чухал байна. Дараа нь энэ цаг хугацаанаас өөр үед үзэж байгаа бол ойрын ирж байгаа 1-3 сарын хугацаанд өөр дээр анхаарлаа хандуулж чи юун дээр цангаад байна вэ? Чи мэдлэгээр цангаад байна уу? Чи чөлөө заваар цангаад байна уу? Юугаар цангаж байна вэ гэдгээ олж илрүүлээд тэрэн дээр ажиллах хэрэгтэй. Энэ нь эргээд чиний нөө хийж байгаа бизнес, хийж байгаа тэр ажил төрөл дээр чинь чамааг өөртөө итгэх буюу тэр нөгөө Queen of Wand энерги байхгүй хатны савны энерги. Дараа нь Six of Wand буюу чамааг ялахад чиний нөгөө body mind soul буюу биечинч тэр сэтгэл зүйчинч тэр сүнсчинч тэр хүчтэй байж чи ялнаа гэсэн. За одоо эндээс нэг хүзэр суулж. Тэгээ tranquility яалтчгүй нэг юм энэ лавандаг бид нар яах үед хэрэглэдүүлээ тайвшрах гэж. Тэгэхээр өөрийгөө айгүйх тайвшруулах нь айгүй чухал байна. Өөртөө тэр гоё цай бэлддэг юм уу, гоё орчин бий болгодог юм уу, ямар нэгэн байдлаар өөрийнхөө орчныг бүрдүүлэх, өөрийнхөө цангааг тайлах хэрэгтэй. Хүн нөгөө өсөглөн бай гэдэг нь мэдлэгээр үлсэн тий хоолоор үлсэх, хайраар үлсэх гэж биш дээ. Тэрнтэй адилхан цангах гэдэг зүйл өөрөө чи юугаар цангаад байгаа юм? Усаар цангаад байгаа юм уу? Эсвэл хайраар цангаад байгаа юм уу? Эсвэл халамжаар цангаад байгаа юм уу? Үгүй бол чөлөө зав тий өөртөө цаг гаргах, тэр өөрийгөө хайрлах, өөрийгөө тэр өөртөө дуртай байх, хайртай байх тэр мэдрэмжээр цангаад байгаа юм гэдэг олж илрүүл тэрийг нээж эхлүүлэх хэрэгтэй. Дээрээс нь өөртөө итгэх итгэл чинь энэтэй айгүй холбоотой шүү. За энэ хөдрийг сонгосон хүмүүсийн маань ойрын ирээдүйн ирж буй өөрчлөлт зөвлөгөө нөхцөл байдал ямар байна вэ? Empress. Тэр яалтчгүй нэг бол хараа шулуух утгаараа гэр бүл нэмж байгаа, жирэмсэн байгаа. За тэгээд ийм байгаа бол өөрөө үнэхэрийн одоо хараа энэ жирэмсэн байгаа цаг хугацааг өөртөө зарцуулах хэрэгтэй. Тэгжиж чи эрүүл хүүхэд төрүүлнэ, эрч хүчтэй хүүхэд төрүүлнэ, сэтгэл body mind soul буюу чамаас төрж байгаа хүүхэд яг чиний жирэмсэн байхдаа юу хийжсэн яг тэрийг авч гарна гэсэн үг. Нөгөө талаараа энэ бизнес эхлүүлэх гээд байгаа хүмүүс байна. Эсвэл цоо шин ямар нэг юм эхлүүлэх гээд ямар нэг юм хийхийг хүсээд тэгсэн хэрнээ өөртөө итгэлгүй ч юм уу нэг юм айц хүүдтэй зан нь хойш нь татаад байна. Нэг үгээр чи айцынхаа утсан күгэлтэй болоод байна гэсэн үг байхгүй. Айц чинь чамайг удирдаад байна гэсэн үг. Тэгэхээр айц ингээд удирдаад байгаа юмнууд байгаа бол та хэд маань тэрийг 5 сэлэм. За одоогийн нөхцөл байдлыг харъя те. Тэр айцтай байгаа учраас ямар нэгэн зүйлийг эхлүүлж эсвэл хийж чадахгүй эргэж хараад тэгээд ингээд тогтвортой байгаад байгаа байхгүй. Тогтвортой байна гэдэг маань нэг талаараа сайн боловч нөгөө талаараа тогтвортой байна гэдэг нь гаццсан stagnant буюу гаццсан байна гэсэн. Нөгөө comfort zone буюу тухтай нөхцөл байдал дээр удаан ингээ байцсан. Тэгээд эннээс нэг одоо юу гэдэг өглөө гараад орой ирдэг эсвэл ямар ч нэг юм хараа юм юу байж болно шүү дээ.
цагийн хуваар эсвэл одоо байгаа нөхцөл байдлаа чи дуртай нэг дуртай биш чамд одоо юу гэдэг хангалттай өөртөө цаг гаргах цаг боломж өгдөггүй байж болно. Гэтэл чи энийг дуусгаад өөр ажилд орчих эсвэл өөрийгөө сориод нэг юм хийчих гэхээр өөрөө чи айгаад байгаа байхгүй. Тэгээ өөрөө өөртөөгөө тулалдаад өөрөө дотроо хоёр хүн болчоод нэг нь өөрчлөгээд нөгөөх нь айц хүйдсэндээ автаад ингээ өөрчлөхгүй ингээ байгаад байгаа бол тэрийгээ сайн бодож үзэх хэрэгтэй. Ялангуяа жоохон өөртөө цаг гаргаад ирэхээр энэ айх зүйл мөн үгүй юу гэдгийг одоо яалтчгүй өөрөө ойлгоно. За Queen of Cups за зөв хөгж байгаа зөвлөө нь одоо байгаа нөхцөл байдал чинь бол ийм байгаа байхгүй юу? Юм өөрчлөгдөх гээд байдаг. Гэтэл чи айц хүйддэг автаад байна гэсэн үг. За одоо өгж байгаа зөвлөө нь яах вэ? Өгж байгаа зөвлөгөө нь юу вэ гэхээр хараа. Чиний яг дотроо хүсэж байгаа юм чи юу юм? Төсөөлөд бодоод байгаа юм. Яг чиний төсөөлөд бодоод байгаа юм чи одоо бодит болгоод энэ нараараа ингээд хатны аяга буюу Queen of Cups. Чи ингээд өөрийнхөө хүсэж байгаа юмыг хүлээж авахд бэлэн болох хэрэгтэй. Заримдаа хүмүүс мянга ингээд хүсчээд яг өөрийнх нь хүсэл биелэх тэр мөчөд өөрөө тэрийг ингээд эсэргүүцэж байгаа хгүй. За би авахгүй. Ингээ гараа ингээд High Priestess буюу энэ чинь чиний дотор тэр одоо төсөөлөл мөрөөдөл тэр бүх зүйл чинь баггүй. Тэнгүүд чи тэр бүх зүйл чинь чиний 9 аяга буюу яг ингээд бодит байдал дээр ингээ би болоод энийг ингээ 7-гийн даваан дээр чи өөрөө энийг үгүйсгээд байна. Тэгэхээр хүзэр өөрт чи юуг зөвлөгөө өгч юм хэрэг хийвэл бүү айвал бүү хий. Тэгээ өөрөө өөртөө итгэх хэрэгтэй. Дээрэс нь хүссэн хүлээсэн юм чин ирэхийн тулд ирэхэд хүн өөрөө хүлээж авах хэмжээнд байж ижил хүлээж авна. Хорвоо ертөнд бурхан шүтэн удам судар юу гэдгийг хүссэн тэр итгэдэг зүйлээсээ зөндөө юм ингээд хүсээд гуугаад байгаа хгүй. За тэр нь world card гэдэг ингээ өгөх гингүүд чи өөрөө авахыг хүсгүй байгаа юм шиг хаалттай байгаад байна. Нэг талаараа сэтгэл зүйч. Тэгэхээр тэр хүсэж байгаа юм чинь чиний гар дээр ингэж бодит байдал материалын зүйлээр ирэхийн хувьд чи өөрөө тэрийг авах хэрэгтэй гэдэгтээ өөртөө итгэх хэрэгтэй байна. Дээрээс нь ямар нэгэн үйлдэл гаргах хэрэгтэй байна шүү. Юм эхлүүлдэг ч юм уу, эсвэл ажиллаа сольдог ч юм уу. Ядчил цалингаа нэмүүлээгээд дараагадаа захиралтаа ороод хийлэх хэмжээний ямар нэгэн үйлдэл гаргах хэрэгтэй. Тэ Knight of Sword. Нэг жоохон өөрийнхөө төлөө ч юм уу тэр дуртай зүйлийн төлөө чиний дээр ямар амьдрал хүсээд мөрөөдөд идэв, ямар харилцаа хүсээд мөрөөдөд идэв тэрнийхээ төлөө. Энэ дээр нь шүү дээ тийм. Хэрвээ хосын харилцаа хүсэж байгаа бол хүслээр ч болно гэхдээ тэр бас айц хүүц байна. Тэр энэ дотор сэтгэлд чинь ийм өмнөгшгч юм болчихгүй дээ. Эсвэл хүмүүс угаасаа тийм байдаг ч гэдэм үү. Сэтгэлийн шарахтай тэгсэн хэрнээ өөрөө айгүйх тийм бусдын нүдэнд гоё тод гэрэлтдэг оджиг тийм хүн байгаа хгүй юу. Тэгэхээр чиний амьдралын нэг юм цикл ингээд дууссан. Чи одоо өөрөө өөртөө итгэх хэрэгтэй. Өмнө нь юу ч болсон байсан. Өнгөрсөн лөө эргэж харахаа болох хэрэгтэй. Хосын харилцаа ирж гин. Цааш нь гоё харилцаа ирж гин. Энд хэлсэн шүү дээ, тийм ээ. Эрэгтэй хүн сонсож байгаад өөрийнхөө хайртай эмэгтэй төлөө нэг жоохон ч гэсэндээ юу гаргах хэрэгтэй вэ? Knight of Sword буюу нэг жоохон ирч хүчтэй нэг юм айцтай автаал энэ хүн юу гэж хэлвэл би энэ хүнд ингээ хайртай гэсэн чи энэ хүн надад одоо баг урдаас хилээ гарах уу гэд нэг юм сонирн бодолтой заяа. Тэнгүүд тэр дотор айц нараа ийшээ унаад энэ хараа энэ мөн энэ сарны энэ хараа тэр хүн намайг ямар догтлцсан юм бэ гэж бодчихгүй дээ ч гэдэм үү. Нэг юм сонирн бодлоо. Тэнгүүд тэр айц нараа одоо ингээ толгоорооч орж ирээд чамаг бүр ингээд ийшээ унчуудаа би бараг л дими юм бодож байгаад ингээд өөрийгөө айгу хүнд байдал, эвгүй байдал, ичгэвтер байдалд оруулчих үдэж гэдэм үү те нэг юм тийм бодол ийм эрэгтэй хүн бол байна. Эмэгтэй хүн бол нэг хүн ингээд гарч ирээд энэ хүн үнэн болов худлаа болов энэ айц хөөс энэ бас л тэгчих болов ахаал ингэчих болов гэж бодож байгаа бол үхэл дахин дүрлдэхэд энэ чиний хүсэж биелнэ. Гэхдээ бүх юм өмнөхтэй ч адилхан байх албагүй. Чи өөрөө одоо өмнө нь байсан өөрийгөө байхгүй болгоод дахиад ийм өөртөө итгэлтэй юм гал халан өөртөө итгэлтэй өөрийнхөө үн цэнийг мэддэгээрээ байх хэрэгтэй. Тэр цагт чиний хүсэл биелнэ гэдэг аахгүй юу?
Гэр бүлийн харилцаанд байгаа хүмүүс болно шүү дээ, тий. Өнгөрснөө баг дурсах хэрэгтэй шүү. Тэгэд энэ гэр бүлийн харилцаанд энд хараа яагаад чи эмэгтэй нь хатнаар эрэгтэй нь баатраар гараад байгаа учраас энэ гэр бүл юм уу эсвэл энэ хосын харилцаанд байгаа хүмүүс насны зөрүүтэй байхыг үгүйсэхгүй шүү. За reverse гэж болно. Ах байж болно, ихч байж болно. Эсвэл хоорондоо жоохон хэрвээ яг ижил ийм настай бол үзэл бодлын хувьд шал өөр. Нэг нь айгүйх тийм зааварладаг, нөгөөх нь яалтчгүй нөгөө хүн хэлсэн хүнийхээ заавар зөвлөгөөг дагахаас өөр юм одоо юу гэдэг нэг нь илүү ухаантай гэх юм уу? Илүү холыг харцсан гэх юм уу? Тэгэд энэ хараа өөрийн чинь одоогийн нөхцөл байдал Five of Cups буюу айгүй юм гунигтай байна. Магадгүй зарим нэгүүд нь ингээд хайр дурлалын харилцаанаасаа түр ингээд одоо юу гэдэг удаан хамт байсан хүмүүсээс ингээд салцсан ч юм уу, холтцсон нэг юм. Нэг бол ажил төрөлтэй, нэг бол ажил төрөл, нэг бол одоо бизнес нэг нь дуусаад чамд тийм сайхан биш те. Нөгөөх нь хосын харилцаанаасаа ингээ гарч марж байгаа ч юм уу, хосын харилцааг дуусгар болгож байгаа тийм хүмүүс байгаа бол тэр бүгдээс одоо ингээд юу яах хэрэгтэй. Энэ хүнд одоо энэ сэтгэл зүйн ингээ хараа чи ирээдүг харахгүй байгаа хгүй. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй, ирээдүйд яах нь мэддэхгүй. Энэ хараа юм байна хгүй. Иймэрхүү сэтгэл зүйчин хэрвээ ийм байгаад ямар нэгэн нөхцөл байдал харилцаа ямар нэгэн зүйлээс болоод ийм байгаад байгаа бол тэг энэ нөхцөл байдлаас айл болох өөрийгөө гаргах хэрэгтэй. Яаж гарах вэ гэхээр нөгөө бясалгал хийх, эсвэл дасгал хийх, ном унших, чи өөртөө цаг гаргаж өөрийнхөө эргээд буцаад нөгөө гал хүнийг буцааж гаргаж ирж өөрийгөө үн цэнийг мэдрүүлэхгүй бол чиний ингээд нөгөө зүрхэн хүрд чинь ч юм уу мэлмийн хүрд чинь хаагдах магадлал байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо юу гэдэг энэ эмоц, энэ бодлоосоо аль болох өөрийгөө хүчилж байгаа ч хамаагүй жоохон хараа чиний хувьд хараа ном унших эсвэл нэг юм яаж чи өөрийгөө буцааж хүч чадлыг олж авах уу тэр хүчтэй байдлаа буцааж эргүүлж авч чиний хосын харилцаан дээр энэ хараа Nine of Cups буюу 9 аян хүсэлчин биелнэ. Чи энэ энергиндээ удаад ах юм бол энэ moon card гэдэг энэ одоо нэг найцсандаа энэ сэтгэл зүйн байдалтай улам удирдуулаад ингээд цаашаага хийх юмнуудаа хийхгүй болчиход байгаа байхгүй юу. За нэг зүйл асуугаараа. За тийм үгүй гэсэн асуулт хариулттай нэг зүйл юу ч хийж болно. Тэгээд хүзэр гарч ирснээр нь шууд бааш. Гэхдээ та хэд маань сайн бодох хэрэгтэй шүү. За яагаад тэгэхээр энэ дээр би нөгөө олон талаас нь тайлбарлаж чадахгүй юм мэдэхгүй учраас за энэ хүмүүсийн бодож байгаа тэр зүйлд ямар хариулт өгөх вэ? Тийм гэсэн хариулт өгч гээ. За дээрээс нь third eye буюу мэлмийн хүрд ч айгүй чухал шүү чиний энэ бодож байгаа зүйлд. За хэрвээ хүний талаар асуусан бол одоо сайн найзууд эсвэл хосын талаар асуусан бол эргээд хундах тулгах хэмжээнд те. Тэгээд энэ харилцаанд ч маш их халамж, хайр, зөөлөн сэтгэл, cancer энерги, мэлхийн ордны энерги чухал. За тэгээд баяр тэмдэглэх, үйл явдал, тэ хурим найр, аз жаргал, тэгээ буцаад аз жаргалтай цаг хугацаа. Тэгэхээр өөрийн чинь бодож байгаа зүйл бол тийм гэсэн хариулт авж гин. Гэхдээ энэ нь чинь шүү дээ, тийм. Энэ зүйлийг цаашаа өргөжлүүлээд ингээ тийм байхад нөлөөлөх юмнууд нь болохоор мэлмийн хүрд асыг харах. Одоо энэ хүн байлаа, нөхцөл байдал байлаа гэж бодоход чиний асын хараа маш чухал. Дээрэс нь айгүйх нөгөө эмзэг зүйл байна. Одоо хамаагүй ингээд нөгөө нэг юу яаж болохгүй. Оролдоод хамаагүй харьцаж болдгоо ажил төрөл бизнес гэж байдаг шүү дээ. Айгүйх тийм зөөлөн айдуу харьцах хэрэгтэй ч юм уу. Тэгэж чадах юм бол одоо жишээлбэл энд байгаа хостойгоо буцаад дэвлэрх үү бид хоёр яах вэ гэх юм бол тийм гэхдээ энэ нь өөр айгүй эмзэг байгаа даа байхгүй юу. Аль тал нь айгүй эмзэг байгаа даа. Ажил төрөл байлаа гэж бодох бас тийм. Гэхдээ чиний одоо юу гэдэг ажил төрлийн харилцаа холбоон дээр ярьж байгаа хэлж байгаа зүйл чинь бас айгүй чухалч гэдэг юм уу те. За X хин нэгэн хүн X гэхэл нэг хүн санаанд нь орж байгаа тийм ээ. Хэрвээ тэр хүн хэлж чаддаг байсан бол юу гэж хэлэх байсан бэ? Би өөрөө хин гэдгийг чамаас юу нуусан гэж байна. Би
одоо хоёр биенийхээ ярьсан чат бичсэн чатыг ч юм уу бичсэн мессежийг ахин дахин уншиж байгаа гэж юм. Чи намайг орхиос өмнө би чамайг орхисон гэж юм. Би чамтай холбоо барихаасаа ингээ санаа зовоод байгаа ч гэдэг юм. Магадгүй энэ хүн нэг буруу юм хэлсэн ч юм уу, буруу юм хийсэн ч гэж магадгүй л юм, тийм ээ. За, crush гэдэг нь энэ хорон ертөнцийн дээр өөрийг чинь байдаг гэдгийг мэддэг сошиал орч юм уу, ботор ч юм те. Энэ хүзрийг сонгосон хүмүүсийн crush нь энэ хүмүүс юу гэж боддог вэ? Гэтэ хүсэлчин биелэхийн тулд чи өөрөө хүчтэй байх хэрэгтэй гэдгийг л энэ хүзэр хамгийн чухал хэлж байгаа үг нь тэр шүү. За, Hand of Cards. Энэ хүн crush чинь магадгүй айгүйх нөгөө нэг одоо юу гэдэг нөгөө төлөвлөгөөтэй хүнтэй ингээд нэг юм за энэ хүнтэй ингэж за энэ хүнийг ингэн гэд нэг юм төлөвлөгөөтэй харьцдаг юм биш та төлөвлөгөөхийн цаашаа юм бэ зүгээр айгүй бодолтой өөртөө чинь ингээд нэг эрсдэлтэй алхам хийгээд өөртөө чинь нэг юм харилцаа холбоо тогтоохыг хүсдэг ч юм уу. Гэхдээ тэрийг одоо яг хизээ хийвэл зүгээр тэр хүн. Тэгээ чамайг өөрөө бас айгүйх юу гэд нэг бол айгүйх токсик харилцаанаас ингээ гарах гэж байгаа гэж боддог хүн нэг байхаа үгүй. Үгүй бол энэ хүн чи өөрөө энэ хүн байхаг үгүйсгүй. Энэ айгүйх нөгөө энэ харилцаа дууссан. Гэхдээ одоо юу гэдэг нь те энэ харилцаа ингээ дууссан. Надад дахиж боломж олохгүй бах. Гэхдээ энэ хүн нэг эрсдэлтэй алхам хийгээд үзвэл яад юм бол гэсэн нэг тийм бодолтой. Энэ дараа юм байхыг үгүйсгүй шүү за. Энэ хүн чинь та хоёр хамт байх ёстой, хамт байвал айгүй хүчтэй байна гэдгээ мэддэг. Гэхдээ та хоёрд амьдрал дээр сурах юм ч юм уу, эсвэл энэ хосын харилцаанд юм уу, эсвэл би бинийг сайн мэдэхгүй. Учираас нөгөө энэ юм нандин гой нэг юм цоош түлхүүр шиг ингээд нийлээд айгүй гой байх хэвээр харилцаа нь ийм токсик руу орчихсон. Тийм харилцаа байхаа үгүйсгүй. Үгүй бол энэ гой харилцаа зүгээр нэг хитрхи шоу цэнгэн ч юм уу арих дарс уух ч юм уу нэг юм шалдар булдар юмнаас болоод нөгөө салсан шалтгаан дууссан шалтгаан нь айгүй энгийн те нэг юм иймхэн юмнаас болоод салчиж байгаа юм уу гэмээр тийм харилцаа байна. Нөгөө талаар жигнэсээ айгүйх токсик харилцаа байгаад бол эндээс явах хэрэгтэй. Тэгээд энэ краш гэдэг хүн чинь өөрийг чинь хүнд харилцаанаас гарч байгаа ч юм уу энэ хүнтэй одоо ийм зүйл яриад хэрэггүй. За хэсэг хугацаа өнгөрөх ч юм уу нэг ийм тийм байхыг үгүйсгүй шүү. За энэ харилцаа бүрэн дуусны дараа би ямар нэг юм хийлээч гэдэг юм уу хийч гэдэг юм уу хоёр ингээд харилцаан дуусаагүй хоёр хүний дундуур орохыг хүсэхгүй байгаа тийм хүмүүс ахав. Гэр бүлийн харилцаан дунд бол энд зүгээр л жоохон нэгээ ингээд нөгөө нэг хэлж байгаа үгээ жоохон бодож хэлэхгүй бол нэгээ гомдоох магадлал жоохон их байгаа учраас тэрэн дээрээ л анхааралтай хандхад зүгээр гэр бүл гэхээсээ илүү чи одоо энэ ойрын хугацаанд өөрийнхөө одоо тэр энергин дээр л анхаарлаа маш сайн хандуулах нь айгүй зүг биш шүү. За тэгээд хаалттай групп нь эхэлсэн байгаа. Тэгээд хаалттай группийн талаар мэдхийг хүсэх юм бол description хэсэг дээр байгаа. Тэгээд Facebook-ийн пэйжийг бас хамт оруулж учраас та хэд маань дагаж бас болно шүү. Тэгээд дандаа хамт байдаг хөөрхөн гişүүдтэй хамт баярлалаа. Тэгээд ирж буй энэ сард амжилт хүсье. Та хэд маань өссөн бүгдээ аваарай. Энэ бол эд аялгийг бий болгох маш их юм нөгөө нэг эд аялгийг дууддаг нөгөө чулуу штэ. Green Aventurine одоо мөнгөний чулуу бас нөгөө Fool's Gold буюу нөгөө юунаас бас нэг өөрөөрөө тэнгийн алт гэдэг штэ нөгөө тэр чинь ямар чулуу нөгөө юм алтлаг чулуу гэдэг штэ. Тэрнтэй бас ижилхэн. Учраас өөрийнхөө мэдлэг чадварыг ашиглаад санхүүгийн эрх чөлөөнд хүрээ санхүүгийн шинэ хүүсвэр бий болгоё гэж бодож байгаа хүмүүст бол хамгийн сайн цаг үе байна шүү. Тэгээ та хайртай шүү. Амжилт хүсье. За хоёр дахь үзэр Six of Pentacles буюу 6-гийн зоос. Тэгээ барын нүд Tiger Eye гэсэн чулуутай хамт сонгосон. Хүмүүс хөзрийнхээ уншлагын тавтай морилно уу? За энэ хүзрийг сонгосон хүмүүс дунд өхөөс авахаасаа илүү өгөх нь
их байдаг хүмүүс айгүйх байна. Дээрээс нь өөрийн чинь үзэл санаанд айгүйх нөлөөлөх гэж оролддог. Эсвэл өөрөө байхад чинь айгүйх одоо юу гэдэг чи нэг юм ингээд төлөвлөсөн байж хахад хажуу хаврагнаас чинь ингээд нөгөө чамаас аваа сурцсан ч юм уу эсвэл чамгүйгээр болдгоо тийм хүмүүсийн нөлөөлөлд автаж амьдралын хэв маяг тэр сонголтон дээр айгүйх өөрчлөлт ордог хүмүүс бас байх шиг байна. За энэ ойрын цаг хугацаа энэ хүмүүс чиний үзэл санаа л хамгийн чухал. Чи өөрийнхөө үзэл санаа бодож байгаа бизнес, бодож байгаа хүн, бодож байгаа орчин дээр өөрийнхөө тэр хөрөнгө оруулалт, цаг, мөнгө юу гэдэг нь те энерги зарцуулах хэрэгтэй. Бусдын юу гэж бодох сонирм биш. За энэ хүмүүс орой ирээдүйн 1-3 сарын хугацаанд ямар сайн сайхан зүйлүүд ирж байна вэ? Three of Cups, Ace of Cups. Oh wow. Nice. Орой хугацаанд өөрт чи ирж байгаа хамгийн гоё зүйлүүдийн нэг нь болохоор чи өмнө нь хин нэгнийг хайрлаад, хин нэгэнд өгөө, дандаа хүнийг хайрлаад эргээд юуч одоо return буюу буцаад чамд ингээд сэтгэлчин үрсэн хайр, сэтгэлчин үрсэн талархал, эсвэл сэтгэлчин үрсэн халамж байгаагүй бол ойрын хугацаанд чамд өгж байгаа сайн сайхан зүйлүүд нь болохоор lovers буюу хайр. Энэ нь одоо юу гэдэг юу ямар ч хайр байж болно те. Найс нөхдийн, ээж аавын, эсвэл хань ижлийн, эсвэл хосын харилцаанд өгж байгаа. Өөрт ч айгүй гоё одоо сингл бол гоё одоо хосыг гаргаж одоо амьдралаас гаргаж одоо өөрт ч өгч шагнал болгож өгж гинэ гэсэн. Хэрвээ хостой бол өөрийг чинь одоо тэр хүн чинь илүү ойлгодог ч юм уу те өөр хүүхэд чинь ч юм уу хав орчны хүмүүс чинь өмнө нь чамайг ойлгодгүй байсан бол Ace of Cups сэтгэл санаач айгу гоё байна. Өөртөө байгаа ямар нэгэн зүйлүүд эдгэж гин нэг тийм сэтгэлж ингээ онгоож ин гэсэн үг. Тэр хүмүүсийн тийм зүйл гаргаж байгааг хараад Three of Cups 3 аяга өнгөрснөөс хин нэгэн орж ирэх магадлал бас их байна. Өнгөрснөөс хин нэгэн хараа өөрт чинь одоо юу гэдэг өнгөрснөөс хин нэгэн X гэхдээ нөгөө айгуу тийм токсик хүн биш шүү. Яа тэгэхээр айгуух аягны энергитэй байгаа байхгүй юу? Өнгөрснөөс нөгөө удаан уулзаагүй найз. Гэхдээ маш зөв хүн, найз ч бай, бизнес хамтрагч ч бай, хосын харилцаанд ч бай, энэ маш зөв хүн. Яагаад гэхээр энэ үзэр өөрөө cold tower буюу дандаа бурхтуудын ингээ юу байхгүй юу? Тэгээ энэ дээр юу хараа зарим нэгэнд нь л хамаатай шүү. За энэ одоо чиний хайр дурлалд орж ирэх гэж байгаа хүн ямар нэгэн байдлаараа өнгөрсөн одоо ирээдүг нэг бол зүүдэлдэг, нэг бол зүнтэй, нэг бол ийм гаргалгаа гаргадаг ч юм уу тийм хүн байхыг үгүйсэхгүй шүү. Үгүй бол нэг юм энергийн бариач ч юм уу мэдгүй яагаад чинь тэгтээ бүгд биш шүү. За юу маш цөөхөн үнд. Эсвэл над чинь юм таар уншдаг ч юм уу. Маш цөөхөн үн шүү. За бүгд биш шүү. Тэрнээс биш бусад хүмүүсийн хувьд бол өөрийн чинь амьдралд оруулж ирж байгаа энэ хүн бол бүх талаараа айгүй зөв хүн орж ирнэ. Аягны энергитэй. За энэ хүмүүс өөрөө дээр манайханд айгүйх юу гаргаж ирээд тах юм. Биеийн хүчний дасгал эсвэл энэ нь хараа нэг бол биеийн хүчний дасгал, нэг бол ментал буюу нөгөө юу байгаа таахгүй third eye гэхээр нөгөө бясалгал энтер нөгөө зүн билгээ сайжруулж хүчтэй болгох тийм юм хийх хэрэгтэй гэдэг аахгүй. Тэр энэ ганцаараа байх цаг хугацаа. Хүн ганцаараа байхдаа сүнсний хөгжил явагддаг. Хүн хизээж төмөн амьтны дунд сүнсний хөгжил нь явагдана гэж байхгүй. Positive affirmation. Энэ third eye өөрийн хувьд айгүй чухал байна. Нэг бол өөрийн хувьд энэ орж ирж байгаа хүн араа маш сайн багш ч юм уу, эсвэл заавар зөвлөгөө ч юм уу, өөрөө ямар нэгэн хүнийг ингээд нөгөө одоо хүний одоо заавар зөвлөгөөний дунд ямар нэгэн зүйл хийгээд өөрийнхөө энэ spiritual буюу сүнсний хөгжилд айгүйх юм нэмэр болох маш том өгөөж өгөх хүнтэй танилцахыг үгүйсэхгүй амьдралд чинь тийм хүн орж ирэхийг үгүйсэхгүй шүү. За тэр сүнсний хөгжил гээд
Энэ хараа барын нүд нүд гэдэг зүйл өөрт ч айгүй чухал байгаа байхгүй. Энэ дэр бүгдэн дээр нүд байгаа байхгүй энэ хараа. Тийм аа. Third eye. Юу гэсэн үг вэ гэхээр чиний энэ нөгөө нэг энэ third eye, энэ spiritual, энэ сүнслэг, энэ хөгжил чинь чиний хувьд маш чухал. Чамд маш их юм өгөх зүйл. Энэ чинь хүчтэй байх хэрэгтэй учраас энд ямар нэгэн тасгал хөдөлгөөн, биеийн хүчний, биеийн одоо махан биений булчин гэхээс илүү чиний тэр зүн бэлэг, зүн сонгоо сонсох, зүйдээ манах, одоо өөрийнхөө тэр мэдрэмжийг одоо судалж мэдэх ч гэдэг юм уу. Тийм юм дээр айгүй чухал байгаад байна шүү за. Нөгөө тэгүр ганцаараа байж ямар нэгэн байдлаар өөртөө зөв сайхан үг хийж өөрөө ингээд нэг бясалгал хийх нь эргээд тэр өөрт ч айгүй хэм өгнө. За хосын хувьд passion. Манай single хүмүүс маань хосын хувьд энэ ойрын хугацаанд итгэл үнэмшил нь айгүй чухал байна. Юунд итгэл үнэмшилтэй байдгийг тэр айгүй чухал байна. Үгүй гэж бодчвол үгүй тиймгээ бодчвол тийм хосын харилцаанд за надын ер нь юм таархаарч хүн ер нь байхгүй байна дөө гэж бодох юм бол тэгэл байхгүй. Би үзэсгэлэнтэй, би хайрлагдах эрхтэй, би одоо гэдэг нь тийм сайхан хостой болох эрхтэй гэж бодох тусам яг тэр хос гарч ирнэ. Abundance-ийн дараа элбэг хангалуун байдал. Юуны ч хувьд байсан гэсэн тийм байгаа байхгүй юу? За энэ хөтөлбөрийг сонгосон хүмүүсийн маань ойрын ирээдүйн энерги нь ямар байна? Хангид маань нэлээд удаан хугацаанд гацлалттай байсан зүйл рүүгээ айгүй шамдаж орох гэж байгаа хүмүүс байж магадгүй. Ажил төрөлж байж болно. Гэхдээ энэ дунд яагаад чи айгүйх тийм юу яригадаад ах юм. Одоо spiritual буюу юм бясалгалын өөрийгөө олж нээх гэсэн би хин юм бол гэсэн тэр үзэл бодлын дунд үнэхээр их явж байна. Усны хажууд байвал айгүй аз жаргалтай ингээ өөрийгөө мэдэрдэг хүмүүс байхыг үгүйсгүй, ус орттой хүмүүс байхыг үгүйсгүй шүү. Өөрөө чинь бодоод байгаа тэр нэг зүйл байгаа хгүй. Гэхдээ өөрөө ихлүүлээ гэхээр өөртөө итгэх чинь жоохон багтаад байна. Page of Pentacle, Page of Swords гэдэг тэрийг айгуу нэг ямар нэгэн ажил, бизнес, ямар нэгэн амьдралдаа өөрчлөлт гаргах гээд өөрийгөө ингээд нэг юм тэр Page of Wands айгуу хүсдэг, айгуу ингээд дурлж одоо үгүй чин сэтгэлээсээ хүсэж байгаа нэг зүйл байна. Тэрийг хийх хэрэгтэй Six of Cups маш удаан хугацаанд ботсон нэг зүйл, удаан хугацаанд төлөвлөсөн нэг зүйл. Тэрийг хийх хэрэгтэй. Үргэлжил за энэний дараа болъё. За энэнд димээ. За тэрийг тэгээд ингээд гээд эсвэл энэ хараа өөр дээрээ тавих анхаарал чинь ч үж болно. Дандаа ажил бизнесээ за мөнгө байхгүй байна. За цаг байхгүй байна. За тийм байхгүй байна гэж чиний хүсдэг мөрөөддөг майл хийзэн үеийн өнгөрүүлсэн юм шиг. Одоо тэгээд чи ингээд нэг юм энэ дунд айгүйх амралт хэрэгтэй хүмүүс бас байна. Царинаас сууд хэрэгтэй хэрэггүй юмд айгүй хөөгдөж амьдарч байгаа хүмүүс их байна. Яг тэр өдөр тутамд чинь чамаа ингээл ард нуруулж гутга зоох гээд илдэж хөөж байгаа яаруулаад байгаа юмнууд дунд чамд хэрэггүй юмнууд айгүйх байна. Зүгээр л чамаа ингээд нэг юм уяаны нохош болгоцсон. Магадгүй тэр ийм хэрэггүй юмнуудыг өөрөө тас татаж хаяад өөрийгөө тайвшруулад би ер нь хэрэгтэй зүйлдээ анхаарлаа хандуулъя гэх юм бол чиний хамгийн боломжтой үуч одоо за тэхийн тулд яах ёстой вэ гэхээр ганцаараа сайн бодож үзэх хэрэгтэй. Одоо нэг тэгдэгчтэй хүн зөв зүгээрээс нэг машина нэг солиол те өөрийгөө зүгээр маа амар том өрөндөө авч ичж байгаа штэ. Магадгүй ингээд хэдэн сая машин унжсэн нөгөөдөө хэдэн зуун сая машин болгоод тэгээ нөгөө өрөндөө ингээд нөгөө нэг түүртчихэж байгаа штэ. Гэтэл тэр машин одоо зүгээр машин дээр л жишээ авч байгаа шүү. За та хэд маань өөрсдөө тэр ингээ ойлгоорой. Тэр машин өөрт чи ирээд ад жаргал мэдрүүлэхээс илүү өөрт чинь юм там болчих واخгүй нөгөө сар болгоны тэдэн зээлийн нөгөө тэрний мөнгөний нөгөө ингээд гэтэл хөзөр өөрт чи юу гэж хэлж ийнэ гэхээр яг энэ өөрийн чинь амьдрал ирээд өөрийн чинь ад жаргалтай болгох зүйл мөн үү? Энэ хүн дээр, ажил дээр, бизнес дээр, хүн хоорондын харилцаан дээр нөхцөл байдал бүгдэн дээр нь адилхан сайн бодоод үзвэл чамайг ад жаргалтай болохоос илүү зүгээр л стресстүүлээд, нервдүүлээд амьдралаас ингээд чамайг өөрийн чинь мартуулах хэмжээнд
болгох юм бол тэр зүйлийг чи авах хэрэг байгаа юу, гүй юу гэдгээ сайн бодож үзэх хэрэгтэй. Цаг нь босно уугүй юу гэдгийг ч юм уу тийм. Яг тэрнтэй адилхан энэ хосын харилцаан дээр ч гэсэндээ зүгээр л тухайн үеийн сэтгэл зүйн гой байдлаасаа болоод өөрийнхөө ихтгэл үнэмшлээс тис хүндлэн хүнтэй очиод байчингууд жаргалтай байхасаа илүү ингээд хөөгдөөд нэг бол ингээд уягдаад ингээд стресстэй байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрийг чинь сайн бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Юу хүсээд байгаа тэр чинь тэр шунал гэдэг зүйл одоо нөгөө бид нар өөртөө ч мэдгүйгээр шунал гэдэг зүйлийг өөртөө дуудсан байх магадлал айгүй илүү энэ хүнтэй л байхгүй бол болохгүй, ийм машин л авахгүй бол болохгүй, ийм юм л хийхгүй бол болохгүй, тэдэн килограмм л байхгүй бол болохгүй, нэг юм тийм сонин юмар өөрийгөө хэрвээ үзэл бодлоор өөрийгөө ингэж нэг юм тэ балансыг алдагдуулаад хараа өөртөөгөө ингээд тэмцэлдээд өөрийгөө буруутгаа сүүл рүүгээ ийм байгаад ах юм бол хэрэггүй. Тэрнээс биш хараа чиний хүсэл юу ч байсан гэсэн хараа хостой гэр бүлтэй байхыг хүснэ үү, бизнестэй санхүүгийн эрхчлөөнд амьдрахыг хүснэ үү, юу ч байсан гэсэн цаг нь ирэхээр ирнэ. Зүгээр ойрын хугацаанд жоохон гаццсан ч юм уу те яг юм урагшлахгүй байгаа ч юм шиг яг яагаад байгаа нь мэддэггүй. Үгүй бол ганцхан чийл харилцаанд хайрлал байдаг. Үгүй бол ганцхан чийл ажиллал байдаг. Үр дүн байхгүй ч юм уу. Эсвэл ганцхан чийл зүтгэл байдаг. Эргээд ямар ч нөгөө сэтгэлийн юм гоё таашаал байхгүй. Иймэрхүү байгаад байгаа бол чамайг нэг амьсгаа аваад жоохон бодоод үзэх хэрэгтэй. Заримдаа бид нар юмыг хитрхийг яг одоо л иймтэй болохгүй гэд хүлээнгүүд ингээ бид нар ингээ хүлээчихэж байгаа байхгүй. Энэ бол devil энерги буюу нөгөө шунлын энерги рүү буюу бид нар нөгөө хүссэн юм хороо ертөнц рүү ингээд явуулахгүй ингээ таг зуурчж гин гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи ингээ хүрх гээд байдаг. Хүрэхэд ийм ойрхон байдаг. Харин чиний нөгөө энерги чи өөрөө энэ зүйлийг одоо л авахгүй бол болохоо боллоо гэсэн ийм энерги рүү орох юм бол чиний хүссэн зүйл илүү удаан гацнаа л гэсэн. Тэгэхээр хосч бай, ажил бай, бизнес бай, санхүүгийн эрхчлэл юу ч гэсэн цагийн цагтаа ирэх ёстой юм ирж л таараа. Би угаасаа тэрийг хүртэх хэрэгтэй гэдэг ийм мэдрэмжтэй байгаарай. Одоо энерги айгуух тийм төлөв байлгаарай гэж хүзэр загч шүү. За тийм үгүй гэсэн асуултанд хариулагдах ямар нэгэн зүйл бодорой. За тэгээд маш олон хүн байгаа учраас би айл болох олон талаас нь тайлбарж өгөхийг хичээе. Гэхдээ таад маань тийм үгүй гэж бод. За энэ хүзрийг сонгосон хүмүүсийн юмтар бодол байгаа зүйл. Оо е. Бодол байгаа зүйл биелхэн. Yes. Passion. Зүрхэн үрд. Хин нэгэн хосыг ботсон байхыг үгүйсэхгүй байна энэ дээр. Амьдралд ч орж гараад байгаа ч юм уу. Эсвэл салж нийлээд байгаа яах гээд байгаа нь мэддэхгүй нэг тийм харилцаа байна. Хамт байх үедээ гоё байх үедээ гоё байдаг, хэцүү байх үедээ айгүй хэцүү байдаг. Айгүй тийм жоохон анаараа юм soul mate type ялзаа. Гэхдээ энэ харилцаанд нь шүү дээ тийм. Одоо ялангуяа одоо миний одоо хүзэр үзэж байгаа нь биш. Тэр нөгөө талд байгаа хүн маань энэ эрэгтэй байх магадлал өндөр. Зүрхэн үрд эгогоо дарах хэрэгтэй. Энэ хүний энэ одоо хараа хайр дурлалын харилцаач бай, хүн хоорондын харилцаа өөр харилцаач байсан гэсэн энэ эрэгтэй хүн хитрхи агаарын хитрхи одоо нөгөө нэг юм алчи хийдэж болно шүү дээ бүтэн шүү дээ нэг юм бодлогогүй ч юм уу эсвэл хит тийм одоо эсвэл өөрөөс нь дүү байх магадлал өндөр байна. Үгүй бол амьдралыг харж байгаа үнц нь өөрөө айгу бага. Тэгэхээр зөвлөгөө нь болохоор энэ хүн жоохон өсөж хөгжиж энэ хүн зүрхэн хурд нь гарсан байгаа байхгүй. Тэгэхээр зүрхэн хурд нээгдэж эго гэдэг юм мартчихэж чи би дээрээ биш байж энэ харилцаа айгу урагштай явагдана. Хэрвээ энэ ажил төрөл бол чамаас чин сэтгэлээсээ эннийхээ төлөө ингээд зүтгэхийг хүсэж байна. Зүрх сэтгэлгээ зориулахыг хүсэж байна. Энэ хүн хэрвээ хосын харилцаанд байгаа хүн бол энэ нөгөө заримдаа айгүйх нөгөө хитрхи одоо юу гэдэг юм одоо фри энэ дээр байгаа даахгүй фри хитрхи бүх юмыг ингээд нэг юм
тийм л ах хэвээр ийм л ах хэвээр. Тэгээд чиний гаргаж байгаа зарим үйлдэл тэр хүнийг уяад байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байгаа бол энэ хүн хараа passion энэ King of One, Knight of One чи энэ дээр хатны аягаар гарсан энэ Six of Cups буюу soulmate юм уу урд нь ингээд айгүйх учирж исэн юм удаан хугацааны харилцаатай юм шиг гэхдээ нэг талаараа бас айгүйх хартаа сэртэй ч юм уу эсвэл нэг үзэл бодлыг айгүйх юм толдох гээд байдаг утасны цаанаас тэглээ инглэх гээд байдаг бол энэ нь засарж ижил энэ нэг тулаад байгаа харилцаа чинь сайжирнаа тэрнээс ш бит хоёр буцаад нийлэх үү эсвэл бит хоёр хамтрах уу эсвэл энэ ажлыг би хийвэл амжилтанд хүрэх үү миний хүсч юм тийм ээ гэсэн хариулт өгч байгаа шүү. За X буюу одоо хин нэгэн хүн тийм хин нэгэн хүн гэр бүлийн харилцааны тал дээр бол хин нэгнийг айгүйх л юу яадаг л харилцаа харагдаад байна юм уйдаг. Нэг нь болохоор ажиллаа хамаг ямаа хийдэг нөгөөх нь айгүй хадас сэрддэг. Тэгээ энийг одоо тэгээд ярилцах хэрэгтэй. Ярилцах гэхээр өөрөө ингээд хэрэлдчих гээд байдаг хүмүүс байдаг бол энэ ойрын хугацаанд нэг юм жоохон хүүхчиг байдлаар том хүмүүс шиг хэрүүлийн биш хүүхчиг байдлаар чи өөрөө эхлээд айгүйх бясалгал хийдэг ч юм уу дотор хүнтэйг ярьж агаад тэрнийхээ дараа хажууд хүнтэйгээ ярилцах юм бол та хоёрын харилцаа шал өөр байх магадлал айгүйх өндөр байна. Бусдаараа зарим хүмүүс нь бол айгүй урт удаан хугацаанд хамт амьдсан. Юу ч яриад ах шаардлагагүй. Тийм хүмүүс байгаа байхгүй. За. Тэр нэг хүн хэлж чаддаг бол юу гэж хэлэх байсан бэ? So many things маш олон зүйл чамайг надад одоо санагдуулдаг гэж байна. Би чамаас ямар нэгэн сигнал буюу юм дохио хүлээж байгаа гэж байна. Чиний ойр байх намайг амар амгалан болгодгоо гэж. Би заримдаа шүн одоо юу гэдэг унтахгүй чамааг ингээ бодож сэрүүн байдаг гэж байна. За краш чинь чамааг энэ хорвоо ертөнцийн дээр байдаг гэдгийг сошиалч юм уу боддор ч юм уу мэддэг байх шаардлагатай. Энэ хүмүүсийг краш нь юу гэж боддог вэ? Энэ хүлээг сонгосон хүмүүс. Краш. Not enough. Өөрийг чинь хараа энэ харилцааг чинь мэддэг ч юм уу энэ нэг юм гэр бүлийн харилцаа эсвэл энэ хосын харилцаа өөрийг чинь айгүйх тийм сэтгэл нь өвддөг эсвэл нэг тийм ажаргалтай харилцаанд хосын харилцаанд байдгүй хүн гэж бодож шүү. Бүр яалтчгүй заа юу. Краш чинь чамайг харин айгүй одоо marriage material буюу сайн хань ижил байх хүн. Тэгээ чамайг хараа юу гэдэг одоо юм эргэж нийлэх, хурим найр. Тэгэхээр зарим нэг хүний хувьд бол энэ X ч юм одоо X биш энэ нэг хүн чинь буцаж орж ирээд би хэлсэн штэ. Та хоёр хамт байх тавилантай мөртлөө нэг айгуух гомдохоор юм хийгээд идэг байхыг үүсэхгүй шүү. Гэтэ энэ хараа ингээд нэг нөхцөл байдлыг ингээд нөгөө хэцүүг даваад гарч байгаа тийм дүр зургаар өөрөө харагдаад байгаа хгүй юу? Энэ бол нэг бол та хоёрын харилцаа хэцүүг даваад дээшээ гарч байгаа гэсэн үг. Магадгүй краш гэдэг байгаа хүн чинь өөрийг чинь энэ тийм үгүй асуултан дээр асууцсан байхыг үгүйсгүй. Хэрвээ тийм биш бол энэ хүн чамайг одоо юу гэдэг энэ өөр дээр айгүйх ажиллаж байгаа өөрийнхөө юм ер нь шархалсан зүрхтэй хүн тэрэн дээр гэхдээ айгүйх ажиллаж байгаа хүн гэж бол гарч шүү. За тэгээ хаалттай групп эхэлсэн аль хэзээ эхэлсэн байгаа 25-наас тэгээ та хэд маань хаалттай группийн талаар сонирхохыг хүсэх юм бол доор мэдээлэл description дээр оруулчихна. Бас Facebook-ийн пэйж хуудас гэдэг тэрийг дагаж бас мэдээлэл авахыг хүсвэл дагаарай. За тэгээд хаалттай группийн гишүүд маань байгаа бол хамт байдаг дандаа хамт байдагт баярлдаг шүү. Тэгээд анх удаага үзэж байгаа хүн байгаа бол таарсан бол баяртай байна. Тэгээд та хэд хамт байдаг үнэхээр баярлдаг шүү. Ирж буй ойрын хугацаанд амжилт хүсье. За 3 дахь үзэр буюу that тэгээд энэ clear quartz буюу усан болор сонгосон хүмүүс маань хөзрийнхээ онцлогод тавтай байрлана уу. Энэ хөзрийг сонгосон хүмүүс дунд бол яалтчгүй
маш их өөрчлөлтийг амьдралдаа авч байгаа хүмүүс байна. Энэ нь хувь хүний үзэл санаан дээр байд юм уу, амьдрал дээр нь байд юм уу, ажил бизнес дээр нь байд юм уу, хосын харилцаан дээр нь байд юм уу, ямар ч хэлсэн ямар нэг юмыг дуусгаад байхгүй болгоод шинээр дахин төрүүлж байгаа тийм хүмүүс байна. Энерги сайн цэвэрлэх хэрэгтэй. Үзэл бодлоо, өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө гаргасан шийдвэрээ хамгаалах хэрэгтэй. За энэ хүмүүс өгж байгаа хайр хугацаанд өгж байгаа чадвар юу вэ? Сайн санамсах юу вэ? Фул Six of Pentacles 6-гийн цаас. Цоо шинээр эхлэхэд хараа. That the fool гэдэг чи өөрөө fool энерги чи өөрөө таараа үзрий тэг үзэр шүү дээ. Тэг. Тэгэхээр that бол өвхөл дахинд бол чиний ямар нэгэн зүйл ор мөргүү байхгүй болоод эсвэл өөрчлөгдөөд сайн тал руугаа. Three of Cups. Сайн тал руугаа өөрчлөгдөөд Six of Pentacles чамд өгж байгаа зүйл нь юу вэ гэхээр чи миний харж байгаагаар болохоор зүн бэлгч айгүй өндөр ийм next level буюу ингээ шал өөр болж иж магадгүй. Хүн харахад чамайг тийм гэж боддгоо боловч чи хүмүүсийн дотроо нуусан ч юм уу ямар нэгэн зүйлийг шил тойлонд харж байгаа юм шиг ингээ мэдэрчдэг байхыг үгүйсэв. Аль үзэр дээр энэ үзэр гарлаа ямар ч хэлсэн. Өнгөрсөн цаг хугацаанаас хэн нэгэн буцаж орж ирэхийг үгүйсэхгүй байна. Найз, хамтрагч. Энэ ойрын хугацаанд өөрт чинь шинээр өгж байгаа зүйл бол ямар ч хэлсэн бусдын хараа үг үйлдэл ярианаас за энэ нэг иймэрхүү байна. Энэ ингэх гээд байна, тэгэх гээд байна. Тэгэд үр өгөөчтэй байх юм айгуу сая хинтээ харьцуул надад одоо юу гэдэг хараа алдагдaltaгүй байх уу те айлнтай хамтруул чамд зүн бэлгийн бусдыг таних зүйлүүд өгч байна. Өмнө нь байсан чи одоо байгаа чи хоёр айгүйх ялгаатай. Хайр дурлалын хайлтанд you deserve love буюу чи хайрлагдах эрхтэй гэдгээ мэдрэх хэрэгтэй. Мэддэг байх хэрэгтэй. Асаад байгаа улаан гэрлэнд ингээ анхаарлаа хандуулахгүй байж болохгүй. Хэрвээ хосын харилцаанд байгаа хин нэгэн одоо энэ дээр харагдаад байгаа хгүй юу? Өнгөрсөн одоо ирээдүйдээр ямар нэгэн зүйлийг чи игээд гаргаад ирдэг. Эсвэл мэдхийг хүсээжгүй байхдаа мэдчихэд байдаг тийм зүйл байгаа бол энэ одоо өөрийн чинь амьдралд өгч одоо ойрын хугацаанд өгж байгаа өөрийн чинь ингээ шин одоо бүр ингээ юмыг айгу өөрөөр яагаад чи одоо хэдэн сарын өмнө байсан чиний амьдрал чиний орчин тойрон одоо яг энэ хിവэрэ байгаа гэж бол яасан ч хэлхээ боломжгүй. Тэр бүр ямар ч тийм боломж алга. Longevity урт удаан айгүйх токсик харилцаанаас гарсан хүмүүс ахыг үгүйсэхгүй. Айгүйх үнэхээр токсик те аригт ар суудаг өөр хүн амт ингэж нэг амьдралдаа оруулж ирж мэрдэг авснаасаа илүү өгсөн тийм хэцүү харилцаанаас өөрөө одоо яг юм юу хүн шиг нөгөө фул буюу гинэн цайлганаар айгүй гоё амьдрал руу ингээд буцаж гарч ирж байгаа өөрийнхөө нөгөө талыг гаргаж ирж байгаа тийм уус ахыг үгүйсэхгүй. Энд тэгээ өнгөрснөөс чинь тэр хүн чинь буцаж орж ирэх гээд байвал улаан гэрэл буюу тэр болохгүй байгаа талыг анзаарах өнгөрөөж болохгүй шүү гэж байна. Look for fairies. Тэр энэ нөгөө нэг сахиусан тэнгэрүүд гэдэг шүү дээ. Fairies.
чиний ойр орчинд ямар ч л байсан нэг тийм манай нохоо одоо гадаа буцаад. Чиний ойр орчинд ямар ч л байсан тийм нөгөө энгийн бус тийм иж идийн гэмээр ямар нэгэн зүйл болох юм бол тэрийг чи маш юм гоёор хүлээж авах хичээгээрэй. За яагаад тэгэхээр энэ бол чиний өөрийн чинь нэг юм улаан цагаан янз бүр юм харахгүй ч гэсэн те үнэн худлыг ядаж ялгах тийм нөгөө нэг юу байгаа хгүй. Хорвоо ертөнцөөс чамд өгж байгаа зүйлүүд бол хэн бэ гэдгийг харж чадах тэр нүд мэдрэмж. Энэ харам nourish your temple буюу бие хамгийн сайн одоо айгүйх өвдөд басан хүмүүс байх юм бол эрүүл мэндээ сайн анхаараарай. Ер нь эрүүл мэнд дээр айгүйх анхаарлаа хандуулаарай. Энэ бол чиний өөрийн чинь чиний бие гэдэг бол чиний сүм шүү гэж хэлж байгаа шүү. За тэгээ ганцаараа байх, бясалгал хийх, гоё тайван байх цаг хугацаа чамд айгүйх хэрэгтэй байна. Яг энэ зүг зүгээр яжаад энэ нохоонууд ингээ гадаа уцаад эхлэхийг бодоход чиний өмнө нь байсан амьдрал дээр ч юм уу чамд ганцаараа ингээ төвлөрөө суух ямар ч боломж авахгүй айгүй чихэн чигээртэй байсан байхаа үгүйсгүй шүү. Тэрнээсээ холдоод жоохон ч гэсэндээ холдоод тий ойрхон ч байсан холж байсан хамаагүй бусдаас жоохон өөрийгөө тусгаарлаад ой модонд ч юм уу өөрийгөө тайван байл одоо гоё газар очих юм бол чиний над мэдрэхийг хүсэж байгаа чиний над өөртөө хөгжүүлэхийг хүсэж байгаа зүйл чи илүү хөгжих магадлал маш өндөр байна шүү. За тэгээ энэ урт удаан хугацаад энэ биеийн өвдсөн ч юм уу эрүүл мэндийн асуудалтай хүмүүсээ санаа зовох хэрэггүй. Маш урт удаан наслна, маш урт удаан юм амьдрал гоё ажиргалтай амьдралыг мэдэрнэ. Тэхийн тулд бусдын гаргаж байгаа тэр pay attention to the red flag буюу бусдын гаргаж байгаа тэр хортой хөнөөлтөй токсик харилцааг нүднийхээ хажуугаар зөрүүлж ингээл юу ч болоогүй юм шиг ингэж өөр дээрээ даврааж ингэж харьцуул одоо харьцахад бүлэмжшүүр хэрэггүй гэсэн үг. За энэ хүзрийг сонгосон хүмүүсийн маань амьдралд ойр хугацаанд ямар зүйл болох вэ? Юу зүйлс чамайг дэмждэг айгүйх бага хүмүүс байна. Яа минь. Чиний үзэл санааг айгүйх бага дэмждэг, үзэл санааг чи өргөж ингэж тийм ч байна, ийм ч байна гэдэг байсан бол одоо энэ хараа энэ хүмүүсээс гараад ийм хүмүүсийн орчин нөхцөл байдалд орох гэж байна. Чамайг дэмждэг, чамтай нийлээд нэг зүгт харж чаддаг тийм хүмүүсийн одоо игнэнд очих гээд байгаа байхгүй юу? Энэ хараа 10 аяга. Тийм зүйл байгаа. Тэрэнд итгэх хэрэгтэй. Зүгээр л одоохондоо энэ хүмүүс чамаа дэмжихгүй байна гэдэг чинь чамаа дэмжих хүн байхгүй гэсэн үг биш. Чи харин өөрөө энэ газар орон нутаг энэ нөгөө нэг нөхцөл байдал хинтээ хамт байх уу, хинтээ хамт байхгүй гэдэг чи одоо шийдэх гэдэг. Одоо энэ араа юм токсик. Энэ бол тэгэхээр энэ бол чиний шийдвэр. Яг одооноос чи хувь тавилангийнхаа жолоог өөрөө хатгах хэрэгтэй. Өөрөө юу хийн гэж бодож байгаа. Тэрийг үнэхээр л хийхийг хүсэж байгаа бол чи тэрэндээ итгэдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй чиний чихэн дээр айгүйх орилж харалдаг, худлаа үнэн мэддэхгүй, чиний үзэл санаанд айгүйх юм нөлөөлдөг тийм найз нөхөд, гэр бүлийн гишүүд, одоо нөхөр сүүдэр эхнэр тэ юу ч хийж болно. Ямар нэгэн тийм хүмүүс айгүйх байгаад байгаа байхгүй юу? Өөрийгөө нээн илрүүлэх хэрэгтэй. 6 of Wands хамаагүй хамаг нөгөө нэг юм бодож байгаа янз бүр юмнуудаа бүгдийн хин нэгэнд ч юм уу хүмүүст хийх хэрэггүй. Тэр хүмүүс нэгдүгээр чиний санааг хулгайлах магадлал өндөртэй хүмүүс байна. Хоёрдугаар ажлыг чинь айгүй хоошоо татах тийм хамаг юмаа ингээд нөгөө итгээд бүх юмаа ярьцдаг бол тэрийгээ жоохон багасгах хэрэгтэй гэж шүү. За айгүйх судалгаа хийж хин бэ гэдгийг ойлгож мэдснийхаа дараа тэр хүнд итгэл даах өмнө өө биш үү гэдгийг энэ сайн анзаарж байгаараа. Чиний хувьд хүн хоорондын харилцаа чиний амьдралын сайн талч байж чаддаг, муу талч байж чаддаг. Тэнцвэртэй байдал ярьсан ч нөгөө ярих юм аа л ярьдаг, нууцаа ярьж болдгоо ч юм уу нэг тий. Бусдын гат хөзрөө өгдөггүй байхыг хичээгээрэй. За хөдөр тэгж чадах юм бол ялалт. Одоо ч яг одооноос чиний амьдралд ийм өөрчлөлт гарч байгаа нөхцөл байдал байгаа байхгүй юу? Тэгээ
нөгөө удаан хугацаанд яах гээд байгааг нь мэддэхгүй. Нэг бол хосын харилцаанд, гэр бүлийн харилцаанд, одоо байгууллагын харилцаанд, эсвэл бизнес дээрээ юу хийх гээд яагаад байгааг нь мэддэхгүй. Удаан хугацаанд гаццсан байсан зүйлүүд одоо хараа чи өөрийнхөө эрч хүчийг мэдрээд өөрийгөө чадна гэдэгтээ итгээд зүтгээд ингээ жоохон хичээл зүтгэл энерги зарцуулж чадах юм бол чиний энэ хараа бодсон юм чиний энэ дунд хараа юм бичиг цаасны асуудалтай те виз ч юм уу эсвэл банк ч юм уу үгүй бол гэрээ ч юм уу үгүй бол ажил дээр ч юм уу ямар нэгэн асуудалтай хүмүүс байгаа бол удаан хугацаанд шүүх прокурор цагдаатай холбогдоод ч юм уу ямар нэгэн байдлаар тийм юмд холбогдсон тийм юм амьдралд нь ямар нэгэн байдлаар орцсон байгаа бол санаа зовох хэрэггүй. Нилээ удаан явцсан хүмүүс байхыг үгүйсгүй. Чиний тал шийдэгдэн, бүх юм чиний хүснээр шийдэгдэн за. Харин тех болов өнгөх болов гэж юусоо бодох хэрэггүй. Би ингэж шийдэгдүүлэхийг хүсэж байна. Ингэж шийдэгдэнэ. Харин би одоо өөрийгөө яаж хайрлах вэ те? Тэнд санаа зовлоо гэд ямар ч нэмэр байхгүй штэ. Тэгэхээр санаа зовхох хооронд зүгээр өөрийнхөө хүслийг хорон ертөнцөд илгээчээд тэгээд бусад цагт нь бол зүгээр гоё хүсэж байгаа юмдаа анхаарал хандуулмаар байгаа байхгүй. За нэг асуулт бодорой. За тийм үгүй гэж бодогдохоос нэг асуулт. Тэр асуултанд энэ хөдөө сонгосон хүмүүсийн тэр асуулт юм. Тийм үгүй. Энэ дунд бол нэг тал нь хараа гэр бүлийн харилцаа нь айгүй гоё явж байгаа хүмүүс. Нэг тал нь бол үгүй. Гэрлэлт нь одоо юу гэдэг ингээд нөгөө нэг шүүхээр ч юм уу эсвэл ингээд юу нь яах болч гэдэг юм уу удаан хугацаанд тэгээ айгүй хүн харахад айгүй гоё юм шиг мөртлөө яг бусдын нүдэн дээр гоё хараа хүн харахад ингээд ялаа явж байгаа юм шиг гэр бүл мөртлөө бусдын нүдэн дээр ингээд бусдаас далдуур юм торолцсон тэгээ хин мэдэгддэггүй юм хүнд харилцаа байхаа үүсгүй. Зарим нь өөр нэг хүмүүст нь бол энд айгүй гоё харилцаа байна. Тэгэхээр хоёр төрлийн хүмүүс байна шүү за. Тэр хэцүү харилцаанаас нь бол өөрөө би бол гарч ийн гэж харж байна. Энэ нэг бол энэ харилцааны энэ токсик юм хортой өнөөлтэй юм нэг удаа ч одоо өөртөө нааж авах болж гин гэсэн үг. Нөгөө айгүй яаж буцааж энергийг өөртөө халдаахгүйгээр явуулж чаддгүй гэдээ сурж гин гэсэн. Нэг бол бүр бүрэмсэн гарч ийн гэсэн. За, тийм үгүй. Ой, энд хөөзөр гарсан боч. Тэнд бас хөөзөр гарах гал байгаа юм байна л да. За, зарим нэгэнд нь maybe буюу магадгүй гэсэн хариулт гарч байна. Зарим нэгэнд нь тийм ээ гэсэн хариулт одоо өгж байгаа байхгүй юу? За, юу вэ гэхээр энэ нөгөө нэг хараа фул энерги чинь дахиад гараад ирж байгаа байхгүй юу? Цааш нь эхлэл өөрийг чинь асуусан асуулт нь. Тэгээ маш их өөрөөс чинь шалтгаална. Өөрийнхөөрөө тэ өөрөөрөө байж чадаад өөрийнхөө хүссэн хүсэлд юм бацагсаж чадах юм бол чиний бодож байгаа юм биелнэ. Энэ дээр болохоор чи өөрийнхөө хараа бацагсно гэдэг байгаа чи энэ аахгүй. Өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө хараа одоо тэр харилцааг харж байгаа, ажлыг харж байгаа, бизнесийг харж байгаа бүх зүйлдээ чи өөрөө энерги зарцуулаад ялангуяа нараа night of rose буюу ингээ баатрын энерги тий хамгийн энерги зарцуулаад ингэж чадах юм бол наран сүлжээ буюу чиний бүх юм аягүй сайн явна. Энэ юу ч байсан гэсэн. Харилцаа, хосын харилцаа ч байсан бай, бизнесийн харилцаа ч байсан бай. Чи хамгийн гол нь өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө альва тэр юмыг харж байгаа өнцгтөл бат байх хэрэгтэй. За, X буюу хин нэгэн хүнээс явуулж байгаа. Тэр нэг хүн те хэлж чаддаг байсан бол юу гэж хэлгээсэн бэ энэ хүмүүс? Амьдралд чи орж гараад байгаа яах гээд байгааг нь мэддэхгүй байгаа харилцаа байгаа бол заяа. Зүгээр л өөрийнхөө үзэл бодлыг ингээд баттай одоо
одоо ингэж байгаа байхгүй би чи зөв юм ярьсан байж хараа ярьсан заяа магадгүй энд одоо нэг юм хэллээ гэж чи зөв юм ярьсан гэтэл тэр хүн чамайг 1000 буруу юм шиг болгосон энэ ямар ч харилцаан дээр болж болно гэхдээ юу энэ тохонд өрөхгүй өөрийнхөө үзэл санаанаас урваад тэр хүнийг зүв байсан юм шиг ботхгүйгээр өөрийнхөө үзэл санаанд үнэн ч бай тэгэх юм бол тэр хүн хэсэг хугацааны дараа чинийхээ хүлээн зөвшөөрнө чи намайг хэзээ нэг өдөр уучлна гэдэгт итгэж байна. Бид дахиад хамт байна гэж би боддог. Чамайг намайг орхихоос өмнө би чамайг орхисон. Эго өндөрсөн байна. Би чамайг мартахын тулд ажиллаар өөрийгөө дарж байгааг. За хэрвээ энэ миний нөгөө ярьсан тэр нэг хин нэгэн хүн мөн бол хэсэг хугацааны дараа энэ хүн одоо өөрт чинь хэлээгүй ч гэсэндээ өөрт чинь бүгд одоо чиний зөв байсан гэдэг хүлээн зөвшөөрнө. За краш чамайг энэ хорвоо ертөнцийн байдаг гэдгийг мэддэг байх хэвээр. Эсвэл сошиалор ч юм уу те боттор ч юм уу крашны хүмүүс юу гэж боддог вэ? Oops. Runner. Аливаа нэг харилцаа гүнзгий харилцаараас айгүйх зугтдаг хүн гэж харж байна. Нэг бол айгүй айц хүдтэй болсон ч юм уу те эсвэл өөртөө ингээд depend feel тийм эго өндөртэй эсвэл яалтчгүй self indulgence буюу focus on self өөр дөр анхаарлаа хандуулах өөрөө өөрийнхөө үн цэнийг мэдэрч өөрөө өөрийнхөө нөгөө сүйдрийн ажил одоо яалтчгүй энэ хараа амьдрал дээр ингээд маш том нэг өөрчлөлтөнд явж байгаа хүн гэж харахаар биш өөрийг чинь за краш чинь айгүйх өөртөө анхаарал хандуулж байгаа өөр дөр ажиллаж байгаа хүн гэж харахаар talking айгүйх юм ярьж юм айгүйх чаталдаг эсвэл ингэж хамаг юм уудалж ярьдаг тийм хүн байхыг үгүйсэхгүй тэрээ тийм хүн бол чиний энэ нөхцөл байдлыг айгүй сайн мэдж байна хэрвээ тийм хүн биш бол айгүйх ингэж ярихыг хүсэж байна нэг талаараа айгүйх би хараа ингээ өөрт нь үнийг л хэлээ заа ёо нэг талаараа энэ краш чинь өөрийг чи айгүйх тийм хүн өөртөө ойртуулдаг юм эсвэл нэг юм жоохон одоо ямар нэгэн зүйлээс сэтгэлийн юм дөгөө шарх авцсан те тэрийг өөрөөсөө гадагшлуулж чадахгүй ингээд өөрийг нь гэсэн үнийг жоохон гатгачих гад байдаг хүн гэж хараад байж магадгүй шүү. За энэ хүнийг хайрлуул эсвэл энэ хүн ер нь ямар нэгэн байдлаар хосын харилцаанд одоо ингээд нээлттэй байж чаддаг болооч гэдэг юм уу те тиймэрхүү ийм энерги харагдаад байна шүү. За тэгэхээр та хэд маань одоо өөрийнхөө нөгөө энэ байгаа хгүй өөрийгөө юу яа өөр дээр хамаг анхаарлаа хандуулна гэдэг чинь энэ байгаа хгүй. За тэгээд ирж буйд ойрын хугацаа 1 сараас 3 сарын хугацаанд амьдралд нь айгүй гоё том өөрчлөлт гарч ийн. Тэгээд энэ өөрчлөлтөө өөртөө ингээд үнэхээр ашигтайгаар эргүүлж аваарай. Дээрэс нь өөрийнхөө одоо энэ бие, бодол, сэтгэл, ходоод юу гэдэг нь те нэг 5 цол тэгээ өөрийнхөө эрүүл мэнд дээр бас их анхаараарай заа ёо. Та хэд маань бас нөгөө биеийн өвддөг ч юм уу тийм хүн байгаа бол тэр нь санаа зовх хэрэггүй. Энэ сэтгэлийн чинь юмтай айгүй холбоотой шүү. Энерги айгүй сайн цэвэрлээрээ энерги чинь бохирдоол, сэтгэл чинь бохирдоол ингээд бодол чинь ингээд элдв дулаан бодоод эхлэхээр эрүүл мэнд рүү ч айгүй анхаарал ингээд бас нэг гэр бүлийнх нь нэг юм онцгүй харилцаад өөр хүн амьдралдаа оруулж ирээд идэх хүн бол тэр хүний ирж байгаа энерги бас өөрийг ч айгүйх тэгж тогтургүй болгох магадлал өндөр учраас энерги сайн цэвэрлээрэй гэд чулуун нүртэл тэгээд байгаа шүү. За тэгээд та хэдтэй баярлалаа. Хаалтаа групп эхэлсэн байгаа. Тэгээд сонирхол description хэсгээр хаалтаа группийн талаар оруулчин пэйж даахыг хүсвэл бас пэйжийг оруулсан байгаа шүү. Тэгээд та хэдтэй үрд хамт үргэлж хамт байдаг та баярлалдаг шүү. Тэгээд удахгүй дараагийнхаа уншлагаар уулзцгаая. За.
4 дахь өдөр буюу Knight of Cups буюу баатрын аяга. За тэгээд Lapis Lazuli буюу энэ чулууг сонгосон хүмүүс маань хөзрийн уншлаганд тавтаа морил нууцъя. Энэ хөзрийг сонгосон хүмүүс маань ирж байгаа. Арай хугацаанд ирж байгаа. Арай ирээдүйд ирж байгаа. Сайн зүйл нь юу вэ? King of Wands, Two of Cups, and Hermit. Маш их одоо юу гэдэг хараа дотгошоогоо маш их юм бодож байгаа. Бодож байгаад маш зөв шийдвэрүүд гаргах гэж байгаа. Тийм хүмүүс байна. Дээрээс нь Lapis Lazuli ч өөрөө титэв хүрдний чулуу байхгүй юу? Дээр үед одоо нөгөө энийг толгой дээр айгүйх титэмдээ зүүдэг байсан. King of Wands. King of Wands. Two of Cups. Энэ ардталтан дахиад тэр нэ. Хөзөр байсан юм шиг. The World. Өөрийнхөө үн цэнийг хараа. Чиний нэг дотроо ингээд маш удаан хугацаанд бодож байгаа ч юм уу, яах учраа олохгүй байгаа ямар нэгэн зүйл байгаа бол тэр зүйлд айгүйх зөв шийдвэр гаргах тийм боломжтой. Чиний гаргаж байгаа шийдвэр чиний бодит өөрийн чинь хүнээс арай өөр. Магадгүй чи өмнө нь би хизээч ийм шийдвэр гаргаж байгаагүй гэж бодох хэмжээний тийм шийдвэр авахыг үгүйсэхгүй. Чамд өгж байгаа ойрын хугацаанд ойрын ирээдүйд чамд өгж байгаа тэр хорон ертөнцөөс өгж байгаа сайн зүйлүүд, сайхан зүйлүүд юу вэ гингүүд логикоор сэтгэж хараа аливаа амийн ирээдүг ингэж дотроосоо олохыг ирээдүйн үр дүнг чи нэг зүйлийг бодоод нэг зүйлд одоо ингэж ямар нэгэн байдлаар Knight of Cups буюу ингэж санал тавих гэдэг байгаа байхгүй юу? Хүн нөхцөл байдал, бизнес юу ч гэж болно тий. Харин энэ зүйлийнхаа хэр зөв бэ гэдгийг чиний дотор чи хариулт юм байна. Дотроосоо өөрийнхөө хийх гэж байгаа зүйлийн зөв бурууг дотроосоо гаргаж ирэх чадвар байна. Одоо наад нэг ийм баадаг байхгүй юу? Одоо энэ тавьж байгаа санал агаад ямар нэгэн зүйл өмнө нь нэг удаа хийгээд ч юм уу эсвэл буруутсан ч юм уу эсвэл нэг тийм одоо амжилттай байгаагүй ч юм уу одоо жишээлбэл нэг ахаад хийгээд үзгээд байгаа зүйл одоо бизнес хийж болно шүү дээ. Нэг удаа хийсэн гэхдээ нэг тийм сайн байгаагүй гэхдээ тэр нь потенциал байгаа гэдгийг чи мэдэж байгаа. Нэг хүнд ингээд чи сэтгэл гаргаад одоо юу гэдэг сэтгэлээ илчлэх гээд байлаа гэж бодоход өмнө нь одоо юу гэдэг юм та хоёр бас нэг хэсэг хугацаанд уулздаг ч юм уу хамт байсан ч юм уу хүмүүс байхаа үүсэхгүй. Тэгэхээр одоо юу вэ гэхээр энэ хараа гимтэж үдсэн, бэртэж үдсэн, бүх юмаа гүйцээдсэн. Одоо энэ дээр надад ахаад энэ дээр боломж байгаа. Би одоо өөрөө King of Wands буюу баатрын аягаар биш. Би өөрөө King of Wands байдлыг гартаа авч чадах юм бол би энэ бүх зүйлүүдийг ирээдүг өөрчилж чадна гэсэн тийм өөрт чинь нөгөө хараа дотор ч ингээд нөгөө асуултын хариулт дотор ч байгаа. Чиний ингээд эргэлзээний чинь хариулт дотор ч байгаа. Чиний на бодоод байгаа юм чинь зөв өө. Харин тэрийг улам сайн зөв болохын тулд өөрийнхөө өөр талыг гаргаж ирэх хэрэгтэй. Би ийм гээл яг тэрүүгээрээ биш. Энэ Knight of Cups аюу зөөлхөн энерги штэ. Гэтэл энэ King of Wands гэдэг тэс хүнлэн энерги гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр нэг хүнээс би тим гэдэг ч юм уу би яг ийм хүн гэдэг ч юм уу юу яах ямар ч боломжгүй тэгж гацах биш шаардлагатай цаг хугацаанд шаардлагатай нөгөө өөрийнхөө нөгөө талыг гаргаж ирэх нь чиний над төлөвлөж байгаа үйл хэрэгт чи айгу чухал нөлөөтэй гэж хэлээд байна. Аливаа ямиг
хараа хайр дурлалын харилцаан дээр синглүүд маань за. Нэгдүгээр хайр дурлалын харилцаанд чинь хүүхэд агиох нөлөөлдөг байна. Нэг бол хүүхэдтэй болох, нэг бол хүүхэдгүй байх. Эсвэл өөрөө single parents ч юм уу те, single аав ээж нар ч юм уу. Хүүхэд чинь ямар байх чухал учраас хүүхэд ямар байх нь ингээ чамд агиу чухал учраас чиний хайр дурлалын харилцаа нөлөөлдөг байхыг үүсэхгүй. Магадгүй нөгөө талаараа хүүхдийн талаар үзэл бодол ч юм бас чиний хайр дурлалын харилцаанд нөлөөлдөг байхыг үүсэхгүй. Аливаа имийг ерөөсөө натуралаар нь бүх юм өөрөөрөө ингэж бий болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бүх юмыг удирдах ингэж хүчлэх боломжгүй. Тийм учраас зарим нэг имийг зүгээр л одоо юу гэдэг хайр дурлалын харилцаан дээр үнэхээр та хоёр хамт байх хэрэгтэй бол хамт байж л таараа. Үнэхээр та хоёр салах хэрэгтэй бол салж л таараа. Тэрийг ингээд нөгөө заавал нийлэн, заавал сална гэд ингээд авахгүй байвал айгүй зүгээр байна. За, honeymoon буюу хэрвээ тэгж чадах юм бол маш юм нөгөө би нөгөө ойлгож чадах тийм харилцаа гэрлэлтийн одоо юу гэдэг хэмжээнд хүрэх тийм харилцаа байна. Тэгээд нэг талаасаа энэ дээр тэгж харагдаад байгаа байхгүй юу? 5-ын аяг болохоор нөгөө 3 аяг нь унсан 2 аяг нь хойно нүдэг шүү дээ. Тэгэхээр одоо ямар нэг юм зүйл эхлэн дээрээ бүтлгүүдлээ гэдэг маань үүр бүтлгүүднэ гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр бүх талынхаа юмн дээр чиний бодож байгаа юм зөв. Одоо нэг юм баадах. Өмнө нь чи айгу миний хашил. Өмнө нь чи хааны сава буюу айгүйх тийм эрчтэй хүчтэй жоохон тийм ирэмгий одоо юу гэдэг эзэрхүү байсан бол одоо магадгүй чи илүү зөөлөн нөгөө баатрийн аяга энерги гаргах хэрэгтэй. Зөөлөн, эмоцлог, халамжтай юу гэдэг ингээд өмнө нь чи өөрөө айгүйх зөөлөн байсан бол одоо жоохон юм өөрийнхөө гал эрч хүчийг өөрийнхөө эрч хүчээр ингээд дайр давшиж одоо бас нэг жоохон дандаа л гэдэг ахгүй би бас тэгмээр миний үзэл санаа юм байна гэдэг юм үү те ажил бизнес хүн хоорондын харилцаа бүгдэн дээр нь юм өөрийнхөө өөр талыг ингэж ээлжилж бариараа нэг талаараа битээ байгаарай л гэсэн үг шүү. За тэгэж чадах юм бол асуултын хариултууд маш ойлгомжтой байна. Чиний амьдралын чинь нэг үе цикл дууссан. Одоо чи ингэ бодож байгаа байхгүй юу? Би энэ хүртэл юу хийгээд яагаад энэ хүрчвдээ? Одоо би цаашдаа яах вэ? Би алдчихлаа, онцлоо. Эсвэл би одоо энэ бүхэнд одоо ямар үйлдэл гаргах уу гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр чамд өгж байгаа тэр чадвар бол чи өөрөө асуултын хариултыг дотроос олох тэр чадвар дотор ч байгаа л байгаа тань. За өөр дээр ямар анхаарал хандуулах вэ? Өөр дээр юу хийх вэ? Look to the stars. Энд айгүйх астрологи буюу зурхаа сонирхдаг хүмүүс айгүйх байх шиг байна. За өөрийнхөө эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй шүү гэж байна. Энд тавьчих. Make a vision board. Мөрөөдлийн самбар ч юм өөрийнхөө хүсэж байгаа юмаа яг юм тодорхой өөртөө харагдахгүй зуцсныхаа дэлгэцэн дээр ч юм уу за энийг харьцуулчихсан байхгүй болохгүй. Burning bowl. Ritual хийдэг, vision board хийдэг, өөрийнхөө тэр хүч чадлыг авахыг хүссэн юмн дээр төвлөрж ямар нэгэн зүйл хийж чадах юм бол өөрт чи айгүй зохихоор байна. Дээрэс нь астрологи буюу тэр одон орон ч юм уу тэр бүгдийг судлаад байгаа. Тэр нэг одоо юу гэдэг өөрөө хоббигоороо ингээд тэрийг судлаад байгаа бол тэр чинь бас өөрт чи айгүй асуултын хариултыг ч юм уу яагаад чи өгöd ах юм? Тэр үгүй яаж тэгвэл тэгээд хараа look to the star буюу томоор сэтгэх хэрэгтэй. Өөрөө илүү томоор сэтгэх хэрэгтэй. Passion хамгийн хүсэж энэ хүсэж байгаа юм чинь өөрийг чинь хамгийн хүсэж байгаа зүйл чинь мөн бол тэрнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Тэрний авахыг хүсэх хэрэгтэй. Эрүүл мэндэ жоохон тусан бас
анзаарч ах хэрэгтэй шүү. За. Шөнө оройн цагаар айгүй од мод хараа тэнгэр мөнгөр ширтээд шөнийн ойроо авч чаддаг ч юм уу. Эсвэл унтах ёстой цагтаа унтдаггүй. Шөнө оройн цагаар айгүйх юм боддог хүмүүс байгаа бол бас эрүүл мэндэ жоохон анхаарах хэрэгтэй шүү. За. За. 5 аяг нь гараад ирлээ гэж. 5 аяг ингээ 2 гарч ич. Одоо байгаа нөхцөл байдал чи яг нэг сансамчин хүрсэн биш те урмын чин хугалахуйц хэмжээний байж болно. Гэхдээ шинэ эхлэл хүлээж авахд бэлэн байх хэрэгтэй. Ажил амьдрал уур уцаар баяр гуйнаг те амралт ажил юу гэдэг ингээд бүх юма балансын тэнцвэртэй байх хэрэгтэй. Халуун хүүтэн бүх юмыг өөрийн чинь амьдрал удахгүй одоо юу гэдэг гацаанд байсан тэр бизнес байд юм уу, тэр сэтгэл зүйн байдал байд юм уу, тэр харилцаа байд юм уу, тэр эмоц байд юм уу, ямар нэгэн байдлаар урагшилж байна. Өөрийн чинь амьдралдаа сонголт гарч ирнэ. Нөгөө юуны уу яагаад байгаа байхгүй юу? Judgment буюу өөрийн чинь цаанаас нь дуудлагаараа зүгээр ч нэг нөхцөл байдал нэг юм болчоогүй. Энд хараа. Энэ нэг ийм харилцаа байна. За яалтчгүй эмоц харилцаа. Энэ ажил алба дээр ч хийж бол бизнес хосын харилцаа гэр бүлч хийж болно. Нэг нь өгөөлөдөг сэтгэл гаргаад лээдэг. Нөгөөх нь болохоор жоохон хогийн зан гаргаад байгаа тийм харилцаа байна. Нэг тал руугаа жоохон. Энийг засахын тулд энийг өөртөө ойлгуулахын тулд өөрөө одоогийн байдлаар ийм байж болно ш. Нэг үнтэй хамтраа бизнес хийдэг. Чи хамаг юм хийгээл идэг. Ашгаар яг тэнцүү хуваадаг. Хосын харилцаанд идэг. Чи чадлаараа сэтгэлээ гаргаал идэг. Гэтэл нөгөө тал чинь тэрийг чи ерөөсөө тэгж ойлгохгүй босон болоогүй муухай гэлээд сэтгэлээр чинь гундаагаад байгаа бол энэ бүх зүйлийг ямар нэгэн байдлаараа таслан зохицохын тулд ч юм уу. Эсвэл өөрчлөхийн тэр that river хөл дахин төрөлд. Энэ нэг юм урмын чи хугасан харилцаа ч юм уу, урмын чи хугасан үйлдэл дуусахад ийм хэн зураас байна. Одоо жоохон тисчгээд бүх юм өөрчлөгдөнө. Нэг хаалга хаагдаад нөгөө хаалга нээгдэн гихчээр за энэ үр дүн юу ах юм? 2 of 1 тий. Сонголтын өмнө ярьж байгаа байхгүй юу? Энэ урам хугарсан энэ бизнес, энэ хосын харилцаа, хүн хоорондын харилцаа, энэ ажил дээр ч юм ингээ байгаад ах уу? Эсвэл өөрийг чинь ингээ хүрээд илүү гарах хэмжээнд аж аргалтай сайн сайхан байлгаж чадах тийм нөхцөл байдал руу явах уу тий? Тийм амьдрах уу? Үлдэхүү орхих уу? Санкарт. Энэ дээр бол хараа. Бодлын хүлээс байгаа байхгүй юу? Орхиж чадахгүй одоо энэ харилцаанд ингээд гацаа тэгээ энэ хүн өөрийн чинь хараа эрүүл мэндэр чинь айгүй хохироож байгааг өгөөсөхгүй. Яагаад вэ гэхээр энд яагаад чинь нэг юм эрүүл нэг юм бодлоор ингээд тамирцсан хүмүүс байдаг штэ. Тийм байгаа хгүй нараа бодлын хүлээсэнд оруулсан. Салыг салж болохгүй, нийлж болохгүй тий. Хамтарч болохгүй, за болоод юмаа хуваагаад авч болохгүй ингээд яах гээд байгааг нь мэддэхгүй. Иймэрхүү онцгүй харилцаа байгаа бол өөрийг чинь хорон ертөнд цаанаас ч угаасаа нэг бол энэ бүх зүйлийг чинь тастаж хайж байна. Үгүй бол чи өөрөө угаасаа тасч. Яасан ч гэсэн чиний амьдралд нар гарна. Зарим нэг нь бол яг уу энэ нөхцөл байдлаас ингээд гарчгаар гинтийн айгүй айтайхан байсан зүйл гинт ингээ өөрчлөгдөөд гинт яах гээд байгааг нь мэддэхгүй ингээд тавар момент буюу ингээ гинтийн өөрчлөлт гараад чамааг ингээд догонцуулсан байгаа хгүй юу энд. Эндээс гарч болохгүй гэж юусоо сэтгэж болохгүй. Чи эндээс гарч болно. Эндээс гараад ямар ч арга байхгүй гэж болохгүй нар байна заа юу. Харин энээс өөр зам байхгүй гэж бодох үед цааталд байгаа хэн нэгэн хүн надад бүх эрх мэдэл байна, надад бүх чадвар байна гэж бодож байна. Тэгхгүйгээр хизээл бол хизээ би энэ нөхцөл байдал, энэ албан тушаал, энэ ажил төрлийн бизнес, энэ хүн орондын харилцаанаас гарч чадна. Тэглээгээд хэсэг хугацаанд хэцүү байна л гэж магадгүй мөнгөтэй, магадгүй албан тушаал, магадгүй
Гэхдээ би тун удахгүй буцаа хөл дөрөө босно. Тун удахгүй буцааж аз жаргалтай болно. Энэ үед яах вэ гэхээр вау. Ингэж чадах юм бол хараа Knight of Cups. Энэ хараа Knight of Cups. Энэ бизнес ч вэ нөө, ажил энэ хүн хоорондын хосын харилцаач вэ хамаагүй. Энэ чиний талч гэдэг. Чи яагаад тэгэхээр энд өөрийнхөө үн цэнийг мэдрүүлж чадж байгаа байхгүй. Энд би аз жаргалгүй байгаа бол би аз жаргал руу л явна. Хаана гэрэл байна тишэл явна. Тийм аа зү наараа. Чамайг ийм байлгаад байгаа газраас яваад чамайг ийм газар руу л очино. Би ийм газар л байна. Ийм байх юм бол би энд үлдэхгүй ээ. Надад ийм газар байх шаардлага байхгүй гэж бодсон цагт л тэр хүн чиний үн цэнтэйг ойлгоод босс ч вэ, компани ч вэ урт удаан хугацаанд авахыг хүснэ. Чи эндээс гарах гарц байхгүй л гэж бодхол юм бол энэ цаана байгаа хүн илүү одоо юу гэдэг нөгөө хараа юм дөдгөр харагдаад байгаа байхгүй. Би хүсвэл энэ харилцаа нураач чадна. Тэгээ энэ хүн нураахыг хүсэхгүй очвол надад бүх эрх мэдэл байгаа гэж. Гэтэл чи юу гэж бодох ёстойгоор надад үргэлж сонголт байгаа. Би үргэлж сонголттой юу ч болж исэн гэсэн би сонголтон дээр надад үргэлж сонголт байгаа гэж итгэж өөртөө тэгж одоо итгэхээс гадна хараа үйлдэж чадах юм бол шаардлага байх юм бол хаяад яв. Хаяа явсан чи энэ хүн чиний одоо юу гэдэг нөгөө үн цэнийг ойлгоод иргэн магадгүй буцаад эргээд илүү одоо юу гэдэг чамд илүү офер өгдөг юм уу, илүү цалин өгдөг юм уу, илүү боломж өгдөг юм уу, ямар нэгэн байдлаараа өөрчлөгдөнө. Харин зүгээр л гарах гарц байхгүйгээд ингэ байж байгаа юм бол үгүй энэ хүн миний гарт бүх боломж байгаа гэхэд дураараа аашлна. Тэгэх хэрэггүй шүү за. Жохон хугацаанд хэцүү замыг туулсан ч эргээд энэс илүү сайн сайхан зүйл авахын тулд заримдаа жоохон хатуу хандхаас арга байхгүй. Тэгээд ямар нэгэн хийж байгаа, бичиж байгаа, лаасааж байгаа, ричуал хийж байгаа бол тэр чинь айгүй сайн нөлөөлнө. Өөрийнхөө яаж амьдрмаар байгаа, ямар баймар байгааг өөрийнхөө нүдэнд харагдтал өөртөө ямар нэг юм хийх нь бас айгүй өөрчлөх хэрэгтэй. Бид надад таараа уншиж байгаа юм шиг харагдаад байна. Гэтэ таараа биш эсвэл айгүй одоо орон мороо ярьдаг. Тийм нөгөө юу байж магадгүй чамд хобби айгуу зурхаа сонирхдаг тий. Эсвэл тэр хүн чинь ч юм уу эсвэл хин нэгэнд ч юм уу тий. Эсвэл тийм боддог бол тэрийгээ судлах нь чамд айгуу хэрэгтэй. За тийм үгүй гэсэн асуултанд хариулагдах ямар нэгэн асуулт бодоорой за. Тэгээд хүзэр юу гэж хэлэх юм. Энэ хүзрийг хүмүүс тийм үү. Тийм. Рутин зүрхэн хүрд. Энэ өөрөө ч асуусан асуултын хариулт шууд ингээд айгу хурдтай бүтэхгүй ч гэсэндээ жоохон цаг авч магадгүй. Гэхдээ эцсийн үр дүн айгу сайн. Жоохон одоо үүдээ хүслэр ч юм болохгүй жоохон удаад ээж магадгүй. Гэхдээ эцсийн үр дүн айгу сайн. Ямар нэгэн рутин буюу давтамж хэрэгтэй энэнд. Жоохон patience буюу жоохон төвчээрдөө байх хэрэгтэй. Тэгээ үнэнч энэ зүйлдээ айгу үнэнч урт удаан хугацаанд тий эннийхээ төлөө байх хэрэгтэй. Зарим нэг нь хараа энийг авч чадахгүй удаад ахаар айгу stubborn буюу айгу тийм юу байж магадгүй. Одоо л авахгүй болохгүй, одоо л тэхгүй болохгүй гэлээ. Хэрвээ тийм байгаад байгаа бол тэргээ жоохон бодох хэрэгтэй. Юмыг хийд хүчлэх хэрэггүй. Урт хугацааны үр дүн айгу сайн. Яг одоо биш ч гэсэн. За X буюу хин нэгэн хүн өөрт чинь хэлж чаддаг бол юу гэж хэлэх байсан бэ? Тэнгүүд нэг хүн бодогдож байгаа. Тэр хүн л гэж бодороо за. Хамгийн би чамд худлаа ярьсандаа харамсаж байна гэж. Чи бол миний амьдралд гарч ирсэн хамгийн сайн зүйл байсан. Би чамаас ямар нэгэн сигнал одоо дохио хүлээж байгаа. Би ажиллаар өөрийгөө дарж одоо завгүй байлгаж одоо өөрийгөө завгүй байлгаж байгаа гэж. За crush нь энэ хороод өөрийг чинь байдаг гэдгийг мэдэх ёстой.
сошиалор ч юм уу, ботор ч юм уу. За, краш нь энэ хүмүүс юу гэж боддог вэ? Энэ хүнийг. Тэ энэ хүлийг сонгосон хүн. Айгүйх зургийг чинь хардаг, сошиалыг чинь ч юм уу, эсвэл ямар нэгэн зүйлийг айгүйх хардаг хүн байна. Кюпидеро. Яагаад ч энэ хараа тэтэн мөрдний чулуу очиод онжоо утгаад. Яагаад ч хараа зүүн бэлгэрээ ч юм уу ямар нэгэн байдлаараа бит хоёр хамт байх ёстой хүмүүс гэж боддог хүн байхыг үгүйсгүй шүү. За, кисс энэ хараа. Би нэгэ одоо ингээд үнсэхтэй эсвэл ингээд дурлж байгаа нэг айгуу ингээд яага хайрлаад байгаа нь мэддгүү тийм. Тэ chase. Энэ харилцааны аль нэг хүн нь заяа. Codependence боёо хаягдаж үлдэхээс айдаг. Өмнөх харилцаан дээр айгүйх тийм сэтгэлийн нөгөө юу авцсан байж магадгүй. Эсвэл гэр бүлээсээ эсвэл өмнөх харилцаанаасаа нэг тийм одоо хинч биш болохоос айгаад байдаг хүмүүс байдаг штэ. Тийм айдастай ч юм уу эсвэл хин нэг нь орхио явцсан, эсвэл орхигдчихсан, эсвэл айгүйх нэгнээс харддаг хүн байхыг үгүйсгүй шүү. Жохон хартай ч юм уу ингээл жаа нэвж юу гэдэг тэгээд идэг хүн байхыг үгүйсгүй шүү. За, бусдаараа амжилт хүсье. За, гэр бүлийн харилцаанд бол бас өөрийнхөө үзэл санааг ингээ хамгаалж үлдээрээ дандаа бууж өгөөд ах юм бол тэр хүн улмал чиний үзэл санааг ингээл 20 цагтаа л хин ч болгоно. Тэгэхээр яг адилхан өөрийнхөө үзэл санаан дээр инх тайван найрамдлын харилцаатаагаар үзэл санаан дээр бацсахсороо гэсэн үг шүү. За юу. За, тэгээ та хэд амжилт хүсье. Тэгээ хэрэгтэй зүйл өөртөнд амжуулж хийсэн байх гэж найдаж байна. Хаалттай групп байн хамт байдаг. Та нартай талархаж байна. Хайртай шүү. Тэгээ хаалттай группийн талаар мэдгүй хүмүүс description box дээр нөгөө зөв юу тайлбар дээр хийчих учраас та хэд маань тэндээс хараарай. За, тэгээд таалтай групп нь 25-наас 25-ны хооронд үргэлжилдэг. Сар болгоны 25-нд эхэлдэг, сар болгоны 25-нд дуусдаг гэсэн. За, тэгээд дараагийн уншлах хүртэл баяртай. За, 5 дахь үзүүр Page of Wand. Rose Quartz. Rose Quartz буюу яган балар. Зөв хүмүүсийг өөртөө татах, зөв хүмүүстэйгээ уулзрах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг, өөрийнхөө зөв хүмүүсийг өөрийнхөө орчинд дууддаг чулуу. Тэгээ та хэд маань нэг wand энергитэй нэг юм passionate буюу чин сэтгэлээсээ хүсээд хийхийг хүсээд байгаа нэг юм эхлүүлсэн, эсвэл эхлэх гээд байгаа, эсвэл амьдрал дээр дөнгөж юм шинэ албан тушаал дээр ч юм уу шинэ харилцаанд байхыг үгүйсэхгүй. За, энэ хүмүүс өгч байгаа. Queen of Wand. Hanged Man, Six of Pentacles. Та хэдэд нь штэ тийм нэг юм хараа. Capricorn буюу материйн ордны хүмүүс байхыг үгүйсэхгүй энэ донд. Нэг талаараа нөгөө талаараа гал ордтой хүмүүс бас их байна, шороо ордтой хүмүүс байна. Өөрөө чинь маш удаан хугацаанд одоо өөрийгөө дарна гэж байдаг шүү дээ. Хүн өөрийнхөө чаддаг юмыг, өөрийнхөө мэддэг юмыг ингээд айгүй удаан хугацаанд дарцсан хүмүүс байхыг үгүйсэхгүй нэнд. Яагаад тэгэхээр энэ танаа Devil энерги буюу нөгөө Capricorn ордны энерги баггүй юу? Чөтгөрийн энерги гэдэг нь юу вэ гэсэн үгээр авна л гэсэн бол ямар нэгэн аргаар заавал юм авдаг хүмүүс байна. Хоёрдугаар Queen of Wand өөрийнхөө хүч чадлыг айгүй сайн мэддэг. Өөрөө харагдаж байгаа шиг хүн биш. Гэтэ энэ нь муу ерөөсөө утгаар биш. Нөгөө юу мэр чимдээ. Айгүй гимгүү ингээ хүн харахад заримдаа ингээд хараа энэ хүнийг дээрлэхэд ч юм уу эсвэл одоо advantage буюу нөгөө чиний одоо тэр нэг юм хүүхчиг гинэн итгэмтгий тийм зангиж ашиглах боломжтой юм шиг харагддаг боловч яг цаг дээр тулаад
чамд ямар нэгэн онцгүй одоо юу гэдэг сэтгэлийг чинь төрүүлээд онцгүй юм нөхцөл байдал үүсэх юм бол чиний онцгүй талыг харна. Энэ нь өмнө нь чи шүү дээ энийг гаргадаггүй айгүй ингээд за яах вэ гэдэг өөрийнхөө одоо юу чаддгийг ч нэг ил гаргадаггүй өөрийнхөө хүссэн дургүй юм уу дааш нэг ил гаргахгүй игээ байжсэн бол одоо чамд өгж байгаа тэр хүч чадал юу гэхээр өөрөө байх хүч чадал. Үнэхээр чамд гоё яхан бол чи хатны савны энергиээр гаргаж чадна. Үнэхээр чиний дургүй хүрэх юм бол чи тэр devil буюу чөтгөрийн энерги одоо юу гэдэг муухагаар биш л дээ зүгээр жоохон айц хүүцгүй энерги гаргаж чадна л гэсэн үг. Тэр зүйлийг чамд өгж гин. Тэгээ энийг айгу удаан хугацаанд өөрөө ингээд нөгөө хааж нууцсан ч юм уу эсвэл мэдэхгүй үгүй бол ойлгохгүй байсан байхайг үгүйсэхгүй. Эсвэл өөрийгөө айгуух далд хийдэг. Одоо өөрийнхөө жинхэнэ сүнс чи хин бэ гэдгийг нэг мэддэгдүүлээ гэж боддгоо. Тэгээд айгуу тийм хүлээцтэй хин нэгнээр айгуух байдаг. Одоо чи Queen of Wands буюу өөрийнхөө хүч чадлыг итгэж гин, өөрийгөө мэдэрж гин, өөрийнхөө үн цэнийг мэддэг болж гин. Sweet. Энэ хараа хайр дурлалын single хүмүүсийн маань тий хайр дурлалын харилцаа хин нэгнийг хайрлах нь аюултай зүйл биш ээ. Зүрх сэтгэлээ нээгээд хамгийн сайн бүхнийг хүлээж авахд бэлдэх хэрэгтэй гэж байна. True love буюу жинхэнэ хайр өөрийг чинь чиглээд ирж гин, өөрийг чинь одоо өөртөө татж яана гэсэн. Хэрвээ дөнгөж эхэлсэн хайр байгаад тэр хайр дурлал тэр харилцаанд ямар нэгэн байдлаар зүгээр боломж олгоод үүсэх хэрэгтэй. Юу вэ гэдгийг мэдрэх хэрэгтэй. Гэхдээ яаран биш. Hanged man энэ дээр байгаа хгүй. Тэгэхээр аливаа юм дандаа паузтай хандаарай гэж байна шүү за. Тэгээд үгөө аваа тэнцэж байгаа үгөө нь чиний харилцаанд аягүй чухал юм бүх төрлийн харилцаанд чи ганцхан өгөөлэдэг харилцаанд байх юм бол чиний нөгөө одоо юу гэдэг нөгөө гомдол, цөхрөл, янз бүрийн тэр нэг юм devil буюу нөгөө хитрхийн нэгдлийг бариад байгаа харилцаа өөрийг ч ажиглалтай байлгахгүй учраас nourish your tempo body mind soul гэдэгтэй адилхан өөрийгөө хүссэн одоо юу яамар байна тэрүүгээрээ байлгахыг хичээх хэрэгтэй өөрийгөө. Чи хитрхи өөрийгөө хүчлээд эхлэнгүүд чиний нөгөө зөөлөн тал нөгөө амар амгалан талаас илүү чи айгүйх нөгөө ядардаг эсвэл ингээд ямар ч юм хийх юм энергигүй болчдаг учраас өөрийнхөө бие организмд анхаарал хандуулж байгаа нь чамд айгүй чухал. Амралт ч юм уу хаа нэг жоохон энэ хүзрнүүд зүн бэлгээ сайн сонсох хэрэгтэй. Дотор үнээ сайн сонсох хэрэгтэй. Look for fairies. Иргэн тойронд чи ид шид гэмээр олон сайхан зүйлүүд чамайг хамгаалдаг учраас бууж өгөх хэрэггүй. Нийшээ тавьчихлаа чинь хандчих. Ямар нэгэн газар руу аялмаар зугаалмаар ганцаараа явмаар байгаа бол явах хэрэгтэй. За өөрөг чи хамгаалдаг сахиусан дэнгэрүүд ойрхон байна. Өөрийнхөө дотор сүнс болон дотоод сэтгэлээ айгүйх тийм тайван байлгах хичээх хэрэгтэй. Зөв хүмүүсээр зөв ингээд гоё энергиэр төлрүүлэхийг хичээгээрэй. Чи сэтгэл санаа чинь тайван нүдэн ханахад дандаа нүдэн хансан хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр чи нүдэн ханахад л нөгөө ингээд нэг юм энергийн шал өөр ертөнц рүү орж чаддаг. Эсвэл нүдэн ханахад чинь төсөөлөгддөг тэр зүйл чиний хамгийн одоо юу хүсдэг, мөрөөддөг зүйлөө тэр фокус хүн нөгөө
ямар нэг юм төвлөрөхөөр ингээд нүдэн андаг штэ. Тэгэхээр чи яг юу чухал вэ? Тэрэн дээрээ л төвлөрөх нь айгүй чухал байна. Тэрлүүгээ л анхаарах нь айгүй чухал. Тэгэхгүй элдв бусын өөр ямар нэгэн зүйлүүд чиний яг чухал юм руу ч төвлөрөхөд айгүй садаа болоод байна. Ялангуяа хэрэгтэй эрэггүй хүн те одоо энэ өөрийн чинь ингээд нөгөө тайван амгалан байлгахгүй ингээд стресстүүлээд, нервтүүлээд, гомдоогоод, уйлуулад, уцаарлуулад тэгээ хүссэн имижийг хийлэгдэггүй дарга юу гэдгийг цэрэг юу гэдгийг хамаатан садан аав ээж тиймэрхүү зүйлүүд байдаг бол аль болох чи тэндээс холдоод өөрийнхөө хүслээр жоохон байх нь чиний тэр нөгөө нэг third eye, мэлмийн хурд, тэр титэм хурд, тэр өөрийгөө intuition буюу нөгөө дотоод сэтгэлээ сонсоход ч айгүй нэмэр тус болно. Дотоод сэтгэлээ сонссноор чи өөрийнхөө хүчийг л илүү их олно. Knight of Cups. Нэг хүн нөхцөл байдал орчин зүйлээс нь явцсан юм байгаа байхгүй чи. Тэр хүн чинь чамайг айгүй анзаарж байна. Дарга цэрэг, ажил төрөл, хос хинч үж бол найс нөхөд. Бас нөгөө талаараа өөртөөгөө одоо өөрийнхөө гаргасан үзэл санааг өөрөө ингэж өгөөсгөж өөрийгөө өөртөө итгэлгүй байдлыг одоо өөрийнхөө хүсэж байгаа зүйлөө өөрөө ингэж эсэргүүцэж өөрийнхөө замд хүндлэхөө болох хэрэгтэй. Яалтчгүй нэг хүн бол нэг санал тавих гээд байна. Чиний орхиод явсан хин нэгэн хүн. Rose gold хайр дурлалын харилцаан дээр амьдралд ч орж гарсан. Өөрийгөө айгу гоё хүн гэж боддог. Эрэгтэй ч эмэгтэй ч за. Та хоёрын харилцаа одоогийн байдлаар бол ямар ч харилцаа бол балга. Ямар ч харилцаа болов байхгүй. Таг одоо нэг гатцсан гэсэн үг байхгүй. Нэгээ блоклцсон ч юм уу эсвэл нэгээ байгаа газар юу хийж байгааг мэддэггүй ч юм уу эсвэл нэг тийшээ явцсан ч юм уу онгоц гэж бодоод эсвэл холын харилцаа ч юм уу те. Гэтэ энэ хүний харж байгаагаар шүү дээ тий. Миний одоо хоёрын аяга буюу энэ чинь soulmate, twin flame нөгөө нэг хүн шүү дээ гэж бодоод байгаа боловч харин үйлдэл дээрээ шал өөр үйлдэл гаргацсан байгаа үүсэхгүй. Дээрээс нь нэг талаараа аягны энергитэй мөртлөө нэг талаараа айгүйх тийм бонд энергитэй гэхээр та хоёр нэг талаараа айгүй ижилхэн боловч энэ хүний энерги нь хитрхи багтаад байна. Айгу бодлогогүй үг хэлсэн ч юм уу гинтийн энэ хараа зүгээр байсан юм амар амгалан байсан зүйл гинт бүф гэд ингээд нурцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр гинтийн ямар нэгэн зүйлээс болоод энэ харилцаа ингээд нурцсан тий эсвэл энэ бизнес ч гэж болно шүү дээ. Энэ хамтын ажиллагаа, энэ ажил төрөл ч юм уу юу ч гэж болно. Энэ нөхцөл байдал ийм орцсон үхэл дахин дүрлэгдсэн. Одоо энэ хөдрөөр харж байгаа эмэгтэй нь бол чаддсан бол ирээд аваал гэсэн энергитэй. Яа тэгэхээр тэрийг нураасан хүн нь өөрөө нөгөө талыг байгаа хгүй одоо энэ өдөр дээр харагдж байгаа нь эрэгтэй. Гэхдээ амьдрал дээр эмэгтэйч гэж болно, эрэгтэйч гэж болно тий. Энэ бол ерөнхийдөө айгүйх тийм хүн хоорондын харилцааны уншлага болоо явцсан шүү. Юу чухал вэ тэрэн дээрээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ харилцаа нэг болохоор айгүй гоё, нэг болохоор айгүй хэцүү. Тийм байгаа зинараа. Нэг болохоор ингээл айгүй гоё харилцаа, нэг болохоор ингээл бие биентэйгээ өрсөлдөөд эсвэл тэмцэлдээд идэм юм уу. Энэ хоёр хүн хамт нийлээд ажил хийж байгаа бол уг нийлээд ажил хийвэл айгүй сайн гар нийлэх боловчийг нэгнийхээ хинбэ гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Магадгүй хоёр өөр үзэл бодолтой хүмүүс байхыг үгүйсэхгүй. Нэг нь айгүйх сэтгэл гаргаад нөгөөх нь тэрийг үгүйсгсэн байж болно. Үгүй бол нөгөөх нь айгүйх хичээл сэтгэл гаргаад нэг нь юу ч хийгээгүй байж болно. Энд ингээд айгүйх сэтгэл гаргаад энд юу ч хийгээгүй ингээд зүгээр байжсан байхгүй. Энд болохоор эгонд дийлцэн хүн байхыг үгүйсэхгүй. Нэг талнаас айгүйх би минийх миний юу бодох нь чухал, миний юу хийх нь чухал, ямар ахын чухал ч гэдэг юм нэг тийм эго дийлцэн харилцаа. Нэг айгүйх ганцаар дуусан ч юм уу, эсвэл тавын зоос. Хин хинийхээ хүнд үед хамт байж чадах мөртлөө
чадах хүмүүс мөртлөө тэгэж хамт байхыг хамт байхаараа ингээд заримдаа ингээд би биндээ тэмцэлээд идэг. Тэгээд танаа нэг нэгэнд нь тэгээ өөр юм харагдахгүй байгаа байхгүй юу? Ганц хүсэж бодож байгаа юм нөгөө тэр хүн нь. Гэхдээ ингээд нөгөө ямар үг хэлээд яасан нөгөө нэг аль хөл дээрээ босчохоор ингээд нэгээ гомдоогоод идэв юм. Ямар ч хэлээсэн нэгээ гомдоцсон. Миний харж байгаагаар бол эмэгтэй нь бол ийм харилцаанд ингээ байж чадахгүй энийг дуусглаа гэж явцсан байхаар үгүйсэхгүй юм байна. Яагаад тэгэхээр энэ эмэгтэй нь явцсан байгаа. Эрэгтэй нь хохирогчийн байр суурин дээр би л энэ намайг орхио явсан, энэ тэгсэн энэ л харилцаа дуусгасан гэхэд байж байгааг үгүйсэхгүй. Гэхдээ яс юмн дээр тэр эмэгтэйгийнхаа явах болсон шалтгаан энэ эрэгтэй нэг аахгүй өөрөө бүүн болгосон шалтгаан эгонд илсэн. Одоо харин энэ хөл дахин дүрл энэ цоошин эхлэл яасан сонирхолтой. Хараа хамт байхаараа гой үедээ гой заяа. Тэгсэн мөртлөө айгүйх маргалдаад нэг нэгэндээ өөр сөргөлдөд идэг. Тэгээд салаа явахаараа нэгээ санаад идэг. Тэгээ энэ харилцаа хэрвээ одоо хайр дурлах биш юм ажил бизнестэй холбоотой бол нэг нэгнийхээ хэн бэ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өгөө аваа тэнцэх хэрэгтэй. Six of Pentacles. Teach. Хараа нэг нэгэндээ ийм ижилхэн зүйлээрээ ижилхэн тэгээд нөгөө хараа hidden treasure буюу нуугдсан тэр гоё сайхан зүйлүүдээ ил гаргаж ингэж би биэндээ одоо надад ийм гоё юм байна, чамд юу байна? За миний дутагдал энэ байна, чиний дутагдал энэ. Хоёулаа энийгээ тэгээ яагаад тэгэхээр энэ харилцааг айгүйх тийм цаанаас нэг юм одоо юу гэдэг харж идэг ингээд ийм тэнгэрүүдтэй гэх юм уу? Эсвэл fairy tale гэдэг нөө fairies гэрээ сахиусуудтай байгаа байхгүй юу? Энэ хүзрийг үзэж байгаа хүнд бол энэ ялгуу эмэгтэй өөрийнхөө сэтгэл зүрх бодол чинь юу бодож байгаа нь айгүй чухал, тайван байх нь айгүй чухал байна. Тэгээд энд өгж байгаа зөвлөгөө нь болохоор дотор зүн бэлгээ сонс. Чиний зүн бэлэг тэр хүнтэй хамт байх ёстой гэдэг нь үү, явах ёстой гэдэг нь үү гэдгээ сайн сонсох хэрэгтэй. Энэ хүнтэй хамт байх нь devil энерги чинь нөлөөлөд байгаа мó эсвэл зүгээр чи энэ хүнтэй хамт байхаар хичнээн мундаг том хүн гэсэндээ хажууд нь яг юм page of wand буюу жоохон хүүхдэрээ нөгөө inner child гэдэг чинь дотор хүнээрээ тэр хүнтэй хамт байж чадж гин үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр энийг би хинт ч өгөхгүй нөгөө өөрөө хайрлах чаддгүй хүнд өгч чаддгүй тийм харилцаа болоод хүсээд байна уу? Үгүй бол би үнэхээр энэ хүнд сайн хайртай болоод энэ хүн миний хажууд байхад би жаргалтай байдаг. Энэ бид хоёр биенийхээ хүнд үед хамт байж чадна гэж бодож байгаа учраас энэ хүнтэй хамт байх гэдэг байна уу гэдгээ сайн бодох хэрэгтэй. Бизнесийн хувьд ч адилхан. Зүгээр нэг юм одоо ямар сэтгэлээр гэдгүүлээ нэг юм шарн гоцоогоод байгаа учраас тэр хүн дараагийн боломжийг өгөхгүй хаагаад байна уу? Эсвэл үнэхээр чи тэр хүнтэй хамт байхгүй бол чиний нэг тал чинь байхгүй юм шиг юм мэдрэмж төрөд байна уу гэдгээ л харах хэрэгтэй. Хэрэв үнэхээр бит хоёр хамт байх хувь тавилантай хүмүүсээ энэ бол од гариг ирэх хэвээр ингээд бичигдсэн, зурагдсан энийг би зүн бэлгээрээ мэдж байна гэх юм бол энэ боломж байгаа. Гэтэ бодолтоо жоохон салхи оруулах хэрэгтэй. Мэдрэмжэндээ салхи оруулах хэрэгтэй. Юмыг өөр өнцгөөс нь харах хэрэгтэй. Нэг нэгнийхээ үзэл бодлыг чи тэглээ би инглээ гэхээсээ илүү нэг нэгнийгээ ойлгоод нэг нэгнийхээ энэ нэг юм аль нь миний харж байгаа ялангуяа эрэгтэй тал нь ийм траума ч юм уу сэтгэлийн шарах айгүйх байгаа хгүй юм нэг юм ганцаараа үлдсэн ч юм уу эсвэл хайрлагдаагүй ч юм уу. Тэнгүүд тэрүүгээрээ энэ хүнтэйгээ харьцаад хахаар энэ хүн чинь тэрийг мэдэрч өсөөгөө ч юм өөр байхаар энэ хүн надад ерөөсөө хайргүй юм байна. Энэ хүн намайг ерөөсөө хайрладгүй, халамжилдгүй юм байна гэд ингээ орхичод байгаа хгүй. Тэгэхээр хэрвээ энэ харилцааг дахиж эхлүүлэе гэж бодож байгаа бол эхлээ сайн бодох. Яагаад энэ харилцааг эхлүүлэх ёстой юм бэ? Би зүгээр хармын сэтгэлээр энэ хүнийг өөр хүнд өгөхгүй гэд зуураад байна уу? Эсвэл би жинхнээсээ энэ хүнд хайртай байна уу гэдгээ сайн бодох хэрэгтэй. За тийм үгүй гэсэн асуулт нэгийг бодоорой. Тэгээд тэрэнд нь хөзөр суулж өгье.
Айл болох олон талаас нь авахыг хэлж байна. Тийм үгүй. Нөгөө нэг хараа devil энерги чинь дахиж гарч ирж байгаа байхгүй. Sorry. За энэ хүмүүсийн бодож байгаа асуулт нь devil энерги дахиж гарч ирэх гээл. Yes and no гэсэн хоёр үзэр эргэж харлаа. Заримын хувьд бол yes. Заримын хувьд бол no. Чи зүрх сэтгэлээр хараа энэ зүрхэн хүрд гарч ирж гин. За энэ cancer гарч ирж гин. Тэгээд хараа outpouring. Энэ хараа юу энерги гарч ирж байхгүй ягаан. Тэтэм хүрд. Хэрвээ энэ хараа энэ хөдөр чи энд гараад ирж байхгүй. Хэрвээ зүрх сэтгэлээсээ зүрх сэтгэл чинь дотор нөгөө нэг зүн бэлэг чинь дууссан хэрэггүй. Энийг хийгээд хэрэггүй гэж бод үгүй. Зүрх сэтгэлээ сонсох хэрэгтэй. Чиний зүрх сэтгэл энэ ажлыг ч юм уу, энэ хүнтэй ч юм уу, энэ юм хийгээд юм хэрэгтэй гэж бодоод зүрх сэтгэлээсээ бүрэн итгэж байгаа тохиолдолд yes аахгүй. Яагаад тэгэхээр титэм үрд чинь чиний энд яг ингээд хараа. Нэг бол энэ хүрээд одоо энэ харилцаан дээр нэг бол энэ хүрээд бүрэн бүсэн дуусах. Эннээс цааш бит хоёр бие биенийхээ сэтгэлийг ингээ хоосолохгүйгээр ахаа жоохон хичээж чаднаа. Надад энэ хүний гэсэн юм энэ аяга дүүрээд илүү гарах сэтгэл байна гэж бодож байгаа бол цаашаа яв. Боломжтой. Байхгүй гэж бодож байгаа бол дуусаа. Энэ хэрвээ ямар нэгэн бизнес хий гэж бодож байгаа чи итгэж чадж гин үгүй юу гэдэг энэ аягүй чухал. Чи энэ бизнес эхлээд үр дүнтэй явж чаднаа гэдэгтээ итгэж чадахгүй бол үгүй. Чи энэ бизнес ингээд яваад бүр цаашаа ингээд би ирээдүй харагдаад байна. Надад боломжтой юм шиг санагдаад байна гэж бодож байгаа. Энэ эхлүүлэе гэж бодоод байгаа энэ юм чинь тийм гэсэн хариулт авч байгаа байхгүй. За одоо X буюу хин нэгэнгөө тэр нэг хүн санаанд орж юу тэр хүнээс хэлхийг хүссэн чаддаг байсан бол юу гэж хэлэх байсан. I am not available. Би боломжгүй одоо юу гэдэг. Бид бие бинийгээ явуулах хэрэгтэй. Хизээний өдөр чи намайг уучлна гэдэгт итгэж байна гэж. Би чамд ингээд одоо ямар ч хариу нэхээгээр хайртай гэсэн. За, crush буюу тэр хүн чинь чамайг энэ хороо ертөнцийн дээр байдаг гэдгийг сошиалор ч юм уу, ботоор ч юм уу мэддэг байх хэвээр. За. Crush нь энэ хүнийг юу гэж боддог вэ? Key on a ring. Айгу олон сонголттой гэж боддог. Өөрийг чинь хайр дурлалын хувьд дээр. Айгу олон хүмүүс энэ хүнийг одоо эргүүлдэг байх таа ч гэдэм үү. Олон хүний анхаарлыг татдаг байх таа ч гэдэм үү. Би бинийг яг толинд харж байгаа юм шиг. Нэг талаар айгуух тийм ижилхэн юутай хүмүүсээ шүү. Сэтгэлээ шарахтай хүмүүсээ шүү. За. Тэр ямар нэгэн байдлаар айгуух тийм ард нуруугаа гутга зоолгоод гомдоо цөхрөөд үдцсэн өөрт чинь тийм байгаа. Тэрнээс яг тэрнтэй адилхан зүрх сэтгэлээ ангааж байгаа тийм хүмүүс байна. Ямар ч хэлсэн краш чинь өөрийг чинь бол хүнд үеэс гарч байгаа ч юм уу эсвэл ингээд сэтгэлийн шаналл одоо ямар ч хэлсэн мэдрээд үдцсэн бит хоёр нэг ижил хэрвээ ярилцдаг ба штэ тий. Ярилцдаггүй байсан ч энергээрээ энэ хүн бол бас юм үдцээ тий. Гомдож үдсэн, шаналж үдсэн хүн байх гэж бодохыг үгүйсэхгүй. За тэгээд та хэд маань орой ирээдүйдээ энэ ингээд нэг нилээн юу болоо гэр бүлийн харилцаа бол бас адилхан тий. Та хоёр өөрсдөө ялангуяа хүзүр үзэж байгаа хүн нь өөрөө надад ахаад ийм боломж байгаа. Бит хоёр ингээд цаашаа явах потенциал байгаа. Зүгээр хоёрын хооронд юм дээр энд ийм болцсон гэж бодож бол ахаад ингээд нэг удаацсан хичээгээд үзэхэд алдах юм байхгүй. Ямар ч боломжгүй гэж байгаа бол зүгээр л харын сэтгэлдээ зүгээр хин нэгэнд өмөөргүй байгаа даа ч юм уу. Эсвэл ингээд нэг тэгж бодож байгаа сэтгэлээрээ хандах юм бол дэми. Гэхдээ миний харж байгаагаар бол энэ харилцаа айгүйх тийм цаанаасаа ингээд нэг юм айгүй хараад байгааз ингээд хоёр юу ихийг ингээд хараад байгаа байхгүй.
жоохон би биэндээ өвгөөтэй аваатай байгаасай л гэж хүсэж байна. Нөгөө Six of Pentacles өгдөг. Зарим тохиолдолд хитрхи нэг нь өгөөд хахаар энэний баланс нь алдагдчихаа, нуурчж байгаа байхгүй. Тэгэхээр аль нь өгөөд аль нь авдаг байх юм бол энэ харилцаа өөр штэ. За бизнес ч байсан хамаагүй. Ер нь за тэгээд хаалттай групп 25-наас 25-ны хооронд явдаг эхэлсэн байгаа. Тэгээд та хэдтэй хаалттай групп байнга явдаг хүмүүстэй хайртай шүү. Тэгээд анх удаага хүзэр сонсож байгаа хүмүүс таарсан, хэрэгтэй ямар нэгэн үгийг дамжуулсан гэж найдаж байна. Баярлалаа. Үзсэнд за тэгээд хаалттай группийн талаар, пэйжийн талаар сонирх юм бол description хэсгээр тайлбар хийцэн байгаа. Тэгээд та хэд маань одоо ойрын ирээдүйдээ ингээ амжилттай байгаарай. Тэгээд амьдралдаа зөв сонголтоо хийгээрэй. Өөрийнхөө хараа. Сүнсний өгжөл тэр дотоод зүн билгээ сайн сонсож хичээгээрэй. Өөртөө итгэлтэй байгаарай. За тэгээд та хэдтэй амжилт хүсье. Хайртай шүү.